дэвсгэр цагаан цаасан бэ дурлаж бичсэн захилээ дугаар нарны шүү айдаа хөрхөн охин минь нууцаа битгий нуугааштэй хин чартага хилээчлээ хинтээ ярьдаа яриаштэй анх сурдж байгаа хүмүүсийн дуул да хамгийн амархан барилттай дуу. Гэтэ гоё л тийм амжилттай байна. Өнгөрсөн 7 хоногт манай дөрөв урилга нэвтрүүлгээс нэгэн уриалгыг гаргасан. Тэр болоо да. Нэг 7 хоногийн хугацаанд заавал нэг шинэ зүйлийг сурч мэдъя. Ялангуяа эрүүл мэндэд тустай гэж хэлсэн байгаа. Тэгээд энэ гитар хөгжим нь өөрөө энэ мэдрэлийн ядаргаанд айгуу сайн гинэ. Түүнийг их амраадаг. Тэгээд ингээ байнга стресстэй ажилладаг хүнд бол гитар хөгжим тоглох бас их тийм амралт болдог, эмчилгээ болдог гэнэ л дээ. Тэгээд би бол яг 3-7 хоног сурч байна. Үнэхээр сурцсан байна. Бат итгэл гээд манай зочин орж байхад бид хэд гитарын анхан шатны мэдгэдэггүй жахуул бүр аачгүй байсан шүү дээ. Эмээ өвөө гэсэн. Өө тий бас нэр эмээ өвөө гэсэн гуравтаа байсан бол одоо захиа гэдэг дуу дуулаад шатаа ихсэн байна. Тэгээд өөрийн гэсэн гитартай болж дээ. Тий өөрийн гэсэн гитартай болсон. Ямар гоё юм бэ? Өнгө мөнгө нь ямар гоё юм бэ? Их тийм шамдан суралцж байгаа. Хавар болоод тэнийг дурлаад байна уу юу? Бас тэгэл үйлдэл нь ингэж таарчаад. За тэгэхээр жахаа бол юм гоё сантай байна. Зулаа ямар сантай? Манай найруулагч нар бичлэгийг үзүүлэх байх л та. Би богд ууланд найзуудтайгаа зугаалах гэж ерөнхийдөө бол алхалт хийсэн. Тэр өнөөдөр бям гараг дөрөв урилга нэвтрүүлгийн хөтлөгч Ганж Ахлангийн уриалснаар явж исэн зулаа найзуудтайгаа ууланд аяллаа. Манай найз мөхт өгс за оператор хийж байгааг бол бас миний амьдаа зулаа. За ингээд бид нар өнөөдөр цаг агаарч маш сайхан байна. Тэгээд ууланд авирах сайхан үнэхээр гоё байна. Тэгээд энэгээр аялагчд болоод амрагчд маш их байна. Үр хөвгтүүдтэйгээ сэлэн гарч байгаа хүмүүс байна. Магадгүй дөрөв урилга нэвтрүүлгийн үзэгчдээс явж байгаа хэтэж найдаж байна. Ингээд явчихсан амлалтаа биелүүлсэн шүү. Цаг агаарын хувьд ч тэр бүх зүйл маш сайхан тохироонд бүрдэнэ гэдэг шиг. Тэгээд маш олон аялагчд алхаж аялдсан байлээ ер нь амралтын өдөр. Тэгээд сонирхолтой сайхан өдрийг өнгөрөөсөө. Би бол амлалтын саран боулинг тоглосон. Бас бильярд тоглосон. Өнгөрсөн 7 хоногт би их сонио буддист залуучуудын холбооны хэсэг залуучуудтайгаа хамт ногоон дээр их мандар шиваа гээд бүтэн хоногоор хурдаг их гоё номонд сууж үзлээ. За. Хүмүүс тэнд яагаад чухам зорж ичдэг яг ямар юм болдгийг ингээд энэ бол миний хувьд бас их шин сонирн байсан. За ямар ч гэсэн бүгдээрээ амлалтандаа хүрсэн л байна тийм ээ. Өнөөдрийн нэвтрүүлгийг. Тэгээд би эхлээд зөвшөөрч орчих гэж бодож байна. 12 настай байхдаа надад таарж байсан охинтой би бильярд тоглож байгаа таарсан. За. 10 настайгаас эхлээд бильярдын спортоор хичээлсэн. Монгол улсын хэмжээнд 3 удаа снукерээр 3 удаа пул бильярдын улсын аваргын тэмцээнд төрүүлсэн. Инчоны тэмцээнд амжилттай оролцсон. Спортын мастер 19 настай охинтой таарсан ба тэр охин цачаар өрсөн байгаа. Ингээ бүгдээр хамтдаа спортын мастер Наран Туяа гэдэг охиныг урьж байна. За, нартай гоорь. За, сайн байна уу? Сайн байна уу? Угаасаа тэгээд алхаал гараад ирсэн чи үнэхээр тийм нэг спортын хүний алхаагаар л гараад ирлээ л дээ тийм ээ. Нарантай сая төвшин төгс маань танилцуулсан л да. Спортын мастер ялангуяа бильярдын спорт гэсэн сонирхолтой санагдаж байна. Бас улсын аваргыг 3 удаа хүртсэн гэж байна тийм ээ. Тий. За би пул бильярдын улсын аварга 3 удаа хүртсэн. Снукер бильярдын улсын аварга 3 удаа хүртсэн. 2011 оноос 2014 оны хооронд одоо спортны мастер цолтой явж байна да. Тий. 10 настайгаас хичээж эхэлсэн гэж ярьж байгаа тийм ээ. Яагаад заавал энэ спортыг сонирхолсон бэ? За ер нь бол тэгэхээр надад айгүй тийм гоё сонирхолтой юм шиг санагдсан шүү дээ. Тэгэл айгүй бусд спортыг бол айгүй гоё тууштай хичээлж эхэлсэн. Тэгээд хичээснийхээ үр дүнд бас айгүй ингээ амжилт гаргаа явж байгаа бас баяртай байдаг тийм. Бильярдын ширээг тойроод баг өөрөө ч мэдлгүйгээр баг хичнээн километр ч гэн алхацсан байдаг гэж байна. Дээрээс нь тэр анхаарал төвлөрж юмыг олж харах логик сэтгэлгээг бол маш сайн хөгжүүлдэг гэдэг юм байлээ. Тэгээд тэр нэг юм хүнд байдаг тийм цэц мэрэг гэдэг ч одоо тийм ээ нэг юм одоо юмыг ингээд олж хараад төвлөрөх тэр чадварыг суулгадаг гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг дэлгэрүүлээ чи өөр ямар чадварууд өөрт суугаад байна уу? За ер нь бол үнэлдэ ингээд нөө бильярдын ширээг тойрч ингээ алхаж явж байгаараа хүний биед бас айгүй нөлөө үзүүлнэ. Дээрээс нь одоо яг нөө шатар тоглож байгаа юм шиг хідэн нүүдлийн цаадахыг боддог гэдэг шиг одоо нэг шарыг авлаад дараагийн шарыг дээр яаж тавих вэ? Бухаа яаж хаана яаж тавих вэ? Тэр болгоно нөгөө хүний оюун ухааныг ажилуулна, бодно. Тэгээд ер нь айгүй сэтгэхүй ажиллана. Дээрээс нь нөгөө шаргаа зохих гээд ингээ нөгөө тонгойж босно гэдэг утгаараа бас дасгал тийм дасгал байнга хөдөлгөөн бас шаарддаг л та. Тийм. Сонирм байл да 10 настайгаас товсон гэхээр тэр ширээн дээр 10 настай хүүхдэл очижсэн байх нь ямар тохиолдолоор яг ингээд
За ер нь ингээд анх бильярдны ширээг харж байсан үеийг л манай аав найзуудтайгаа тоглож байхад би анх нөгөө ширээндээ ч хүрэхгүй жоох үгт штэ нөгөө ширээндээ ч хүрэхгүй палкач бараг барьж дийлэхгүй жоох үгт нэг шааргийн зөхгүй л онохгүй л ингээл явж байсан. Тэгэхэд бас айгүй гоё санагдчихсан л да. Тэгээ анх бол ааваараа мэдээ залгаж исэн. Манай аав анх үндсийн тавьж гисэн юм маань. Тэгээд цаашдаа ингээд бильярдын спортыг ингээд тоглоод явхад манай гэр бүл бас айгүй гоё дэмжиж өгдөг. Тэгээд тэрэнд нь бас айгүй баярлалтай. 19 настай гэдэг чинь одоо оюутан болчихсон байна уу те? Тийм би одоо Отгондын гэр их сургуулийн санхүү эдийн засгийн ангид 20 дугаар курс оюут. Магадгүй геометр математиктай их сайн байдаг гэдэг юм байл шүү дээ. Бильярд тоглодог хүмүүсийн чинь. Харин Тэгэхээр санхүүтэй холбогдсон гэхээр нэг тийм шогон байна л да. харин хүмүүс бас тэгээд ер нь геометртэй айгүй холбоотой гэж яриад байдیں۔ Би бас нэг 10 жил үлдээ геометртэй нэг тийм амар сайн байгаагүй л дээ. Тэгээд ер нь тэгэл цаанаас л нэг амар тийм тоглоос орцсон шүү дээ. Тэгээ бас хүний нөгөө хөдөлмөр бас айгүй шаардна л да. Тэгээд мэдээж ингээд бас нэг тоглоод ингээд за ингээд сурчнээс бас гэхээр бас сурахгүй шүү дээ мэдээж бас ингээд мэрэлт хөдөлмөр бас айгүй шаарддаг л да. Пүүл бильярдын нөгөө 7-7 хоногтой болдог цуврал тэмцээн болохоор одоо энэ 2014 оноос эхлээд эмэгтэй эрэгтэй гэж зохиогдож ирсэн. А тэрнээс өмнөх оноод болохоор эрэгтэйгийн донд явагдажсэн л да нөгөө сонирхогч мэрэгчлэгээд тэгээд бас эрэгтэй сонирхогчдын бильярдын тэмцээнд ороод бас төрүүлж исэн. 70 эрэгтэй өнөөс ганцаараа эмэгтэй ороод Эрэгтэйчүүдтэй юу? Тийм 70 эрэгтэй одоо сонирхогч одоо хүмүүс ороод За улсын хэмжээнд бол ингэ явж байна. Одоо магадгүй цаашдаа ТV-ийн Аз ТV-ийн аврагад оролцох ч юм уу тийм. за сая өнгөрсөн 100 Азийн тамхины спортын наадамд оролцоод ирсэн. Анх удаага хилийн чандыг зөрөө тэмцээнд орж ирсэн. Тэгээд тэнд снукер бильярдын төрлөөр явчихад ирсэн. Одоо болохоор энэ 100 болохоор 6 сард China Open байна. Тэгээд дэлхийн аврагтаас явж магадгүй. Ингээд наран чи энэ гарын юу шаарддах уу? Жишээлбэл би анх ингээд зөгч байгаа жишээлбэл айгүй бядгүй эмэгтэйчүүд бид нар бас байна. Нөгөө палкийг түлхээл ингэхээр юм туня муутай түлхэх юм зөгтг юм бэ? Жохон хүчтэй ч гэдэг юм уу гэж хэлэгдэжсэн л да. Янз бүрэлтэй. Одоо нөгөө хаглаа ингээ шарг үрдлөө шарга хаглахад аюу бас хүч шаардагдана. Дээрээс нь бас мэдрэмж шаардагдана. Хүчээр ингээ хаглаад хахад бас нөгөө шарг орохгүй нөгөө азны асуудал болчих штеп. Тийм болохоор ямар шаргийг яаж зөхөөд тэрийг чанга зөхөх үү, сул зөхөх үү, тэгээд шарг унах уу. Тэгээс бас мэдрэмж ханд шаардагдана л да. Тийм. Инчооны тэмцээнд оролцох үед чинь солонгосууд бас Азаас одоо энэ спорт амжилт гарах магадлалтай хөхөд баримт камер хийсэн байсан тий. Наран тэгээ төрсэн цагаас хойш хамгийн анхудаа гадаад руу явж иргээд баримт камер хийсэн. Тэр киног хүргэж бодож байна. Дээрээс нь сурвалж үлдсэн байгаа. Наран тэгээ маань бидний зориулж бас сонирхолтой одоо тэрэг шот тий хийж үзүүлсэн байгаа. Тэр үгээр хамт үзье тий. За тэгээ. Дөрөв урлагтай хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ нэгэн сонирхолтой зочныг олзуулахаар ирсэн байна. Магадгүй бильярдны газар ирсэн болохоор бильярдтай холбогдолтой хүн байгаа гэдгийг та бүхэн бас хараад мэдж байгаа хаа. Тэр болгон эмэгтэй хүмүүсийн сонирхоод байдгүй спортоор багаасаа хичээлж энэ спортоор чамгүй амжилт гаргаж яваа. Спортын мастер Наран Туяа хэмээх зочинтой уулзахаар ирсэн байгаа. Бүгдээрээ тун удахгүй зочинтой уулзъя. Би бас урилга хардуулахаар ирсэн байгаа. Ингээ бүгдээрээ хамтдаа хэсэг хугацааны дараа спортын мастер Наран Туяатай уулзах болно. Сайн байна уу? За, амжилт их үү? Их. Ингээд Наран Туяа таныг дөрөв урлагийн төлөвлөгийн эхэн төснаар урьж байна. Ямартай чамд өгөөд урилга гардуулъя. За маш их баярлалаа. Спортын мастер снукер бильярдаар, пул бильярдаар хэзээ энэ зэрэг цолыг хамгаалсан байна? За 2013 оны сүүлээр энэ зэрэг цолыг хамгаалсан. Өмнө дид мастер цолтой байсан тий. Миний сонссноор Наран Туяагийн үед 10 наснаас эхэлж хичээсэн юм уу? За ер нь тэгээд хар багасаа л бильярд тоглож ирсэн дөө. Хамгийн анх хэдэн настай? За ер нь бол 10 наснаас шүү. Тий. Тэгээд жоохон бахта бильярд тоглоод гүйж явлаа да. Тэгээ одоо бас том болчлоо. Тэгээд амжилт хөтөлөөр дүүрнлээ да. Тий. Яг бильярдны спортоор тууштай хичээлдэг хичнээн эмэгтэй хүн байдаг Монголд. За ер нь бол олон. Тэгээд яг тууштай хичээлдэг гэвэл нэг 30-40 хүмүүс байна. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсан баярлалаа. Маргааш студид бүгдээрээ уулзч би юм ярилцаж бодож байна. За.
За. Тэгэхээр Нарантуя одоо 18 настайдаа спортын мастер болсон юм байна л да. Тэгээ ер нь ингээд спортын мастер гэчихэр чамд ер нь ямар санагдаж байна? Тэгээ өөрийн хариуцлага нэлээд ирж байгаа л да. Тэгээд бас миний мөрөөдөл бас цаашдаа ингээд дэлхийн давцанд гараад, Азийн давцанд гараад, Монголынхоо нэрийг гаргаад явах тэр одоо мөрөөдлийн маань л одоо толгуур нь болоод ирж байгаа юм болол гэж боддоо штэ. Тэ? Одоо оюутан хөөхөд тэгээд бэлтгэл хийхэд өдөрт ер нь хичнээн цаг зарцуулах уу? Хичээлдээ яг таслахгүйгээр 100% явж чадчихна уу? Янз бүрээ. Хичээлдээ явна, заримдаа явахгүй. Бэлтгэл хийхдээ бол ерөнхийдөө хичээлээ тараад тарсныгаа дараа нэг 3-4 цаг бэлтгэл. Яаж хийж байгаа л хийхгүй бол болохгүй. Яаж хийж байгаа заавал хийх. Бильярдгүйгээр амьдралаа төсөөлж чадах уу? Нөө хэцүү штэ. Тэгээд нөө багтаа бас нэг автаа нэг аварт ороод тэгээд хөл мотой хөл маань өвдцэн. Тэгээл нөгөө бильярдаа санаад болдгоо. Гэртээ нөгөө хөл маань хугарчаал байгаад идэг бильярдаа тогломоор санаад. Тэгээл ээжтэй үл ээж би бильярд тоглоё гэл нэг бильярдны газар таяга тулцсан бильярдаа тоглоод явж ирсэн. Одоо бодохоор бас инээдтэй юм шиг гоё юм шиг дурсамжтай юм шиг гоё санагддээ штэ. Тэгэхээр бас бильярданд бас айгүй хайртай. Ер нь бильярдаар одоо толгой зөгч байгаа ямар орон байна? За Азис гэвэл хятад лээ. Тэгээд дэлхийд ер нь тэгэл хятад европчууд л шүү дээ. Эмэгтэйчүүдээр бол солонгосчууд бас сайн. Тийм тэгээд бас одоо нэг Тайланд, Тайван эднэрс айгүй сайн л да. Баримтат кино хийсэн ингээд мэдээч энгийн нэг охиныг бол сонгож тэгж баримтат кино хийхгүй шүү дээ. Сонирхолын татсан л ээж таарах нь ямар учиртай кино юм бэ? Тэгээ ямар учиртай кино юм бэ гэхээр яг Монголын нөхцөл одоо зэрэг гадаадын тэмцээн рүү явхад ямар бэрхшээл тулгардیں۔ Тэ тэрийг нь л ингээд гаргаж өгөх гээд тэрийг л харуулсан тийм баримт кино байсан. Одоо манайхаас гэвэл одоо бид нэр ингээд гадаад руу тэмцээн уралдаанд явлаа гэхэд хамгийн түрүүнд зардал мөнгө хэцүү штэ. Тэгээд тэрийг нь дээрэс нь нөгөө амьдралын нөхцөл боломж нь ямар вүлээ тэрийг нь тэгээд бүгдийг л харуулахыг хичээсэн л дээ. Тэгээд яг тэр кино маань одоо Азийн техник спортын наадмын хаалтын ажиллагаанд гарсан. Тэгээд баахан олон хүмүүсийн донд ганцаараа ингээл зогсоол миний өөдөөс баахан олон камер орон орны хүмүүс харж идэг. Тэгээ Азийн нөгөө 60 доор ингээд хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл би ганцаараа нэг амар од болцсон. Тэнд ингээд зогсоод айгүй сандарч ирсэн. Гэхдээ бас өөрөөрөө айгүй бахархаж ирсэн. Тэгээд яг тэр Солонгос улсад тэгээд дээрэс нь Азийн тэр олон улсуудын хүмүүсийн дунд ингээ Монголын нэрийг гаргаад кинон тоглоод кинон бүр ингээ гараад тэгээд айгүй бахархчихсан, айгүй гоё санагдчихсан л та. 꿈을 이룰 수 있기를. 19살의 나란투야, 몽고의 당구 선수다. 나란투야는 태어나 처음 외국에 왔다. 여기는 인천이다. 처음 보는 바다. 몽골에서 태어난 나란투야가 이 갯벌에서 물이 차올라 바다가 되는 신기한 구경을 한다. 출렁이는 바다는 마치 고향 몽골의 초원처럼 시원하다. Чиний хувьд дэлхийн тавцанд ингээд өрсөлдөх чамд ер нь хэр ихтгэл вэ? Мэдээж дүр ихтгэл байна. Тэгээд мэдээж нөгөө хувь хүнээс өөрөөс нь шалтгаална шүү дээ. Нөгөө хөдөлмөр тэгээд хичээл зүтгэл бүгд л надаас шалтгаална. Тийм болохоор аль болохоор хичээгээл тэгэл явж байгаа да. Би ингэж харж байна л да. Сургуульд сурдаг гэж юм те. Санхүүгээр тэгээд сургуулаа тарсныхаа дараа 3-4 цаг бэлтгэл хийдэг гэж юм. Тэгээд дээрэс нь бас ингээд таксинд яваад ингээд ажил хийдэг гэж юм. Тэгэхээр уул нь бол Монголоос хамгийн мундаг эмэгтэй тамирчин гэж бид нэр одоо ойлгож байна шүү дээ. Тэгэхээр энэ хүн маань дэлхийн тавцанд гарахад бол
бүр илүү бэлтгэлтэй. Тэгээд ингээ байнгын баг одоо тийм зүйл хэрэгтэй юм шиг л надад харагдаж байна л да. Тэр бол үнэн л дээ. Мэдээж ингээ нөгөө гадаадын ингээд одоо жишээ нь Солонгосын ингээд тамирчид болохоор ерөөсөө өглөө босоод бильярд тэгэл ерөөсөө тэндээ хоол ундаа идээл ингээл бэж идэг. А орой ингээд бас унтахынхаа өмнө ингээл орой болтол ингээ бильярд тоглодог. Тийм тэгэл ерөөсөө бүх юм тэр бильярдын дотроо бэж идэг. Тэгэл ерөөсөө тэр бильярдны ажил амьдэрж идэг. А манай Монголын нөхцөлд болохоор тийм байхгүй шүү дээ. Тэгээд ингээд дандаа ингээ бильярдаа тоглоо яваад ихээр бас хэцүү. Нөгөө нэг ар гэр ингээд бас амьдрал би өөрөө сурахгүй болохгүй тий. Тэгээд ингээд яг бас нөгөө нөхцөл амьдралын нөхцөл өөр болохоор бас хэцүү л дээ. Найз нөхөд чи ойртныхан тийм ээ найз нөхөд ялангуяа ангийнхан ч юм уу яаж хүлээж авдгийг ингэж ярьдаг шүү дээ. Хөл бөмбөг тоглодог хүүхдээ жишээлбэл бөмбөг өгөөл бөмбөг өшөөлөөл явж лээдэг ингээл. Тэрийн шиг бильярд чинь чамайг юу гэж ярьдаг бол? За манай найзууд бол мэдээж айгүй дэмждэг. Одоо нөгөө 7-7 хоногт болдог тэмцээнүүд маань байнга ирээр сууж идэг. За минь найз үлсэж гин үү яаж ий найз нь хоол авч өгөхөө тий. Айгүй гоё л доо. Айгүй гоё дэмжиж өгдөг. Тэгээд уцаар залгаал. За яаж ий ямар хэддгээр баринд орсон гэл байнга залгаал. Хитнээс айгүй баярлдаг. Тэгээд харин сургуулийнхаа ярьж авах гэдэг үү юу? Тэгвэл нэг тийм нэр харагдаад байна. Өнгөрсөн 7 хоногт нөгөө Оддын хаан гэдэг Солонгосын нөгөө шоу нэвтрүүлгээс харж ирсэн л та нэг бильярд чи охин оролцоод бас нэг настай нэг эрэгтэй хүн хоёр оролцоод гайхалтай үзүүлбэрийг үзүүлж ирсэн л та. Жишээлбэл бильярдны ширээн дээр битүү ингээд устай стакан тавиад тэгээд зөвхөн нэг бөмбөг тавьчаа тийм ээ одоо шарг тэгээд тэрийгээ тэр олон дотор сүлжээд баг итгэмээргүй санагдаж байгаа юм л да. Баг ингээд хостаж байгаа юм шиг. Тий, эвлүүлгээ аргаар шийдсэн юм биш байгаа гэж хардмаар. Гэтэл яг тэр олон юмнуудыг сүлцээр тэр цаана булан байгаа шаргийг одоо хийж чадчихсан л да. Яг энэ шиг чи өөрийн гэсэн нэг юм гоё хувийн тоглолт сонирхолтой үзүүлбэр бэлдээд бас шоу хийж болно шүү дээ. Аа болно л та. Тэгээд яг нэг бизнес чинь оролцчихсан нэг 2 3 4 юм оролцчихсан. Гэхдээ нөгөө үзүүлбэр үзүүлнэ гэдэг бас хэцүү. Аюу хэцүү. Тэгээд нөгөө одоо тустаа би даасан төрөл нь бол одоо тийм тамирч байдаг байхгүй. Одоо тийм трик шот үзүүлбэр үзүүлдэг тийм тамирчтэй. Бид нар болохоор зүгээр л тийм тоглох одоо тийм юутай зөриөлтий гэх юм уу та. Тийм л хүмүүс болохоор одоо нэг хаяал нэг тиймэрхүү юм оролдож үзнэ. Тийм. Найз залуутай гөө юу. Тэгээ бодож байгаа би юм чинь. За. Нартай баярлалаа сонирхолтой. Баярлалаа. Ягаад нараа үрсэн гэхээр мэдээж хүн болгоно мөрөдөл зориг байдаг тий. Ялангуяа одоо дээд сургуульд ороод цаашаа олон зүйл төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд үлгэр жишээ болоос гэж бодсон юм. Дээрээс нь хэрхэн нэрийг бас өндөр төрөж яваарай минь амжилтсаа гэж хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа. Энэ одоо мэрэгжлийн тамирчны хантаа зөө. Тэ энэ одоо нэг дэлхийн одоо наадам Азийн техник спортын наадам улсын авраг мамрахт өмсдөг. Жилээд байгаа хантаа. Зорж хийлгсэн байх тийм ээ. Тийм зорж хийлгсэн. За баярлалаа. Миний зүгээр бодлоор бол илүү дэмжих ёстой юм шиг санагдаж байна л. Одоо өөрөөсөө хэллээ шүү дээ. Солонгост гэхэд ингээд өглөө босоод орой хүртэлцэхгүй энэ бильярдынхаа бэлтгэлийг хийгээд тэгээд олон улсын давцанд амжилт гаргахаар чармаадаг бол одоо манай Нарантуяа маань бол ингээд хичээлдээ яваад тэгээд нэг газар очиод тийм 3-4 цаг ар гэртээ туслаад ингээд явдаг. Тэгэхээр дэлхийн давцанд бас ингээд эн чин бэлтгэлээсээ шалтгаалаад төвшин ондоо байж таарна. Тэгэхээр бас яг ийм мундаг авьяастай охтууд одоо ийм хүүхдүүдийг бол илүү сайн дэмжих хэрэгтэй. Тэр нөхцөл боломжийг нь хангах хэрэгтэй гэдэг нь бол эндээс харагдаж байна. Мэдээж бильярд тоглодог сонирхогч манай үзэгчд бол Нарантуяагийн тухай мэдж байгаа хэл та. Жишээ нь над шиг бильярд тоглолтгүй өдрийн спортыг сонирхдаггүй хүн бол сонирхолтой сайхан байла тийм ээ. Бид бас дэлхийн давцанд гарах боломж байгаа юм байна. Бидний хойч үе сайхан бэлтгэгдэж байгаа юм байна гэдгийг харуулж чадсан баг гэж бодож байна. Чохогийн ярьсантай санал нэг байна л да. Жишээ нь хатын нэрийг дэлхийд гаргаж байгаа Дин Жонхо гэж тамирч байна снукер бильярд. Тэр хүн бол өдөрт тогтмол 12 цаг 3 бэлтгэл хангагчтай 4 цагаар тоглодог гэж байгаа байхгүй. Бусд үед нь мэдээж унтаж амрах ч юм уу те өөр ажил амжилтдаг. Тэгэхээр бас бэлтгэлээс шалтгаалж амжилт гарах нөхцөл бас их болоо байгаа хэл та дэмжих хүмүүсөө л дэмжих байлгүй те. Би нөгөө төвшин тгсийн зочин бильярд ч охин гэдгийг сонсоход надад төсөөлөл өөр байлаа л да. Яг тэгэхээр их тийм дотгошоо, дуугүй, бод талын тийм ээ
яг тэр ширээн дээр химиг анхаарал төвлөрөл хэдий шариг хараад яаж зөхөх вэ гэдэг бодож идэг гэж бодсон. Гэтэл хэл яриа аль хэдийн зөвшөөрсөн. Магадгүй энэ өөрийгөө ингээд их гоё нээлттэйгээр илэрхийлж чадж байгаа чадварыг бильярдын спорт өгсөн ч үж болох юм байна гэж би сайн харж илаа. За одоо харин хоёр дахь цочоо. Тэгэхээр өнөөдрийн миний зочин маш сонирхолтой. Тэр сонирхлыг хэлхийн өмнө би явсан бэлдсэн сурвалжлага үзүүлэе гэж бодож байна. Тэгээд зочтой өрөө тэхөө. За тэгээ. За. Дөрөв урилга нэвтрүүлгийн эрэл хайгуул үргэлжилсээр урилга маань эзэдтэй очиор байна. Тэгэхээр яг одоо манай сурвалжлах хэсэг зүүн салааны эцэст нэгэн сонирхолтой айлд ирсэн байна. Яг одоо хамтдаа урилга өгцгөөе. За жишээ нь энд хардаа. Бүргэд. За тэнд тас байж ах жишээтэй наад захын. Сайн байна уу та? Оо сайн байна. Дөрөв урилга нэвтрүүлгээс явж байна. Тэгээд нэг 100 гаруй амьтад тижээдэг гэж сонссон. Ихэр бодтой мэдээлэл. Ерөнхийдөө та хэд одоо үзэхгүй юу? Ихэнх амьтад маань одоо энд гаргаад ирсэн л байж байна л да. Хагас амьтад маань болохоор бас дулаан байрандаа байдаг. Дулаан байрандаа. За халуун орны голтой. Тийм үү. Тэгэд ингээд гэрийн айлын хашаанд амьтад тижээхэд асуудал биш үү? Ерөнхийдөө энэ болохоор манай аж ахуй хашаа л да. Тэгээ эндээ бол амьтадаа тижээгээд бас асуудал гарчлаа байна л да. Чон монноос өксүүлээд бас оройд бас жоохон уйлж өрдөг болохоор. Эсвэл энэ айлууд бас жоохон гомдолтой байх шиг байна. Гэтэ яг бид нэр байнгын нөгөө үзлэг шинжилгээндээ оруулаад вакцины үйлчилгээг нь хийгээд зөвлөгөө үйлчилгээг нь хийгээд бас явж байгаа л да. За. Тэгээд маш сонирхолтой хобби тамаа та. Тэгээд дөрөв урилга нэвтрүүлгийн хүндтэй зочноор таныг урьж байна. За баярлалаа. Энэ чоныг болохоор хүүхдүүд нохотоо зодтолдуулах чагт анх авч ирсэн юм байна. Тийм үү? Тийм тэрийг нь болохоор 3 чон хүн авчирчаад алах гад одоо чон үнэтэйгээд хүмүүс ч бас их авчирдаг юм л да. Тэгээ алах гад байж хат энийг авч ирсэн. Танд бол одоо бүр дасцсан уу? Одоо энэ манай дээр 4 жил болж байгаа. Ер нь дасцсан л да. Тэгээ энэ хоёр маань одоо бас дахиад хээлтэй. Тэгээд энэ хоёрын бэлтрэг нь одоо 6 бэлтрэг дээр цааталтай байгаа. Энэ бор нуус маань болохоор юм усны амьтан. Тэгээ бид нар бол одоо өвлийн үйлдэл болохоор боломжоор жижиг бассейнд ингээд ус хийгээд оройд нь болохоор үүрэнд нь байлгадаг. Совдон гургуул, агнуурын гургуул гээ хоёр янзын гургуул байгаа. Энэ гургуул маань болохоор бас өөр юм биш үү? тий хоёр өөр төрлийн байгаа. Ямар хурдан хөдөлгөөнтэй юм бэ? Их хурдан хөдөлгөөнтэй. Уг нь том байранд байх хэрэгтэй. Бид нар одоо их гоё өнгөтэй маа. Тий тэр 90 агнуурын гургуул нь юм байгаа. Тийм үү. Тэгээд эдгээр маань болохоор ерөнхийдөө одоо гэрийн тэжээвэр болцсон тийм шоонууд байгаа л да. За. Энэ тогс уу? За энэ тогс байгаа. Энэ тогснууд маань болохоор урдаас ирж исэн тогснууд байгаа. Одоо царайлаг харахаараа сүүл мүлээ ингэж. Тий. Одоо өдөн ургаж эхэлж байгаа. Ерөнхийдөө манад одоо нэг өвөл болчиход байгаа. Ялх болохоор одоо л өдөлж байгаа юм уу? Тий, одоо өдөлж байгаа. За энэ цацаг дээр болоо. Энэ цацагт хэр бол байгаа. Энэ бол одоо Америкчууд улаан өндөгний баяраар хэрэгэлдэг. Монголчууд бас сүүлийн үед бас их хэрэгэлдэг болчиход байгаа. Ерөнхийдөө 92 юм байгаа. Үндгийн авдггүй та? Үндгийн авж экватороор даруулна. Тэгээ манайх энэ амтны өрөөлөнд ирээд тэр цаатлыг болохоор 3 жил болж байгаа. Тэгээд өвөл нь болохоор дулаан байрандаа очиод одооноос л ингээд гаргаж эхэлж байгаа да. Монголда ямар ч байсан амтны хүрээлэнтэй болох гэж зорж яваа энэ хүнийг дөрөв урилга нэвтрүүлэх эрхэм зочноор урьсан. Тэгээд студид хамтдаа уулзцгаая. За тэгээ. Баярлалаа урилга үзэж авсан. За баярлалаа. За тэгэхээр сурвалжлагаас намайг ямар хүн ирсэн тодорхой болсон. Ингээд сайн баттай нэг нэвтрүүлгийнхаа амирт ирж байна. Юу яриад ороод Хай. За сайн байна. Юуны түрүүн тантай гар барья. Сайн байна уу? Гүрүүл үү? Энэ өргөст гүрүүл байгаа. Өргөст гүрүүлээ. Манад одоо тийжэгдээд нэг 3 дахь жилдээ болж байна да. Монголынх уу? За. Энэ Монгол биш байна. нэг хэдэн жилийн өмнө зайсанд нэг амтны үрэлэн гэдэг нэг баахан ямаа энэ төр ингээ аваачаад нэг хүүхдүүд очиод байсан шүү дээ. Биш биш. Ер нь Монголд нэг 3 удаа амтны үрэлэн байгуулсан түүх байгаа л да. Богд хааны үед бол Богд хаан маань бол янз бүрийн амттай байсан. Гэхдээ шууд тавьчихаар явчихгүй юу? За тэгээд тэрний дараагаар 90-ад оны ихээр одоо зайсанд одоо амтны үрэлэн байгуулна гэд тухайн үед тэр зайсангийн айлуудыг нүүлгээд улсаас газар мазрын дэмжээд явж исэн юм лээ. За тэгээд нөгөө зах зээл янз бүрийн нийгэмд шилжээд нөгөө амтд маань
бас тижээх хөнгөө болоод хоол ундны хомсолд ороод тэгээ болж исэн юм бэл. Гурав дахь нь тэрний дараагаар саяхандаа нэг 2008 онд байна уу да. Бас нэг хүн амтны хүрээлэн нээлээгээл хотын захиргаа махиргаараа сүйд болоод нэг фэйсбүүкийн талбайд нэг бага хүмүүсийг шороотон хутгсан. Тийм тэр болохоор бас хүмүүс манайх тэрийг манайхтаа андуураад байдаг. Тэр зүгээр амтнд ижээд хүмүүсийг аваачаад нэг 6 сарын нэгэн зүгээр шоу маягаар нэг хүмүүсийн мөнгийг л угаасан юм бас юм л да. Тэгээд тэрнээс хойш манайх гарч ирээд яг тийм асуудалтай их тулгарсан л да. Ийшээ тийшээ орохоор танайх чинь тэр шоу үйдэг газар баахан хүмүүсийн тижээдгүйж баахан амттай авчирсан гэл. Тэгээ манайх яг нэг анх 20 амтантай нэг жижиг асарт бас амттай үзүүлдэг байсан. Тэгээ тэрний дараагаар студионы хажууд бас нэг амтны хүрээлэн гэж нээгээд бас хажуудаа хүүхдийн тоглоомтой тэгээ ажиллаж исэн. Сүүлийн 2 жил бол бурхан багш дээр ажиллаа. Тэгээд сүүлд нь бурхан багш нэг тэн дээрээ барилга барихаар болсон юм аасан манайх хөөсөн байна л да. Энэ одоо жишээлбэл энэ 50 байна уу 50 биш вэ нү тэгээд хамаагүй хүрэхээр сая жишээлбэл та их дүлгөөхөн гэж штэ. Гүрэл миний бодлоор бол жирэлзэл алга болдог юм л да. Би тэгээд сая эднэрийг хүрчихвээ гинтхэн үсрээ явчих вэ гэхээр хараас байгаа юм. Зөв. Энэ болохоор хөдөлгөөн багтай амтна л да. Ерөөдөө уурлахаараа ингээд өвчигээд штэ арьсан. Арьсан ягаад өргөсөд илэгдэх. Та нар миний газар тавьж байгаа. Одоо бол их тайван байгаа. Ер нь хоол тижэл энэ байнгын өгөөд хахад бол гүрүүл бол тижээгдэх амар амтна л да. Би нүүл бэлгэд гүрүүлээс их айдаг л да. Гэхдээ өнөөдөр таны дэргэд бариад энэ харийн төрөнөөс байгаа одоо савхан ямар арга юм бэ? Ямар юм бэ? Тэгвэл амар арга юм та. Дотор арцгнаад байдаг. Хөрхэн амтаа. Жижигхэн материалын бас нэг хэлбэр байна тий. Тий, одоо бас та бүхэнд бас жижиг материалыг бас үзүүлэх болно. Үгүй та өөр амттай ирсэн юм уу? Ирсэн. Сурчлага бэлтгээд юу яасан юм аа? Дандаа нөгөө гадаа гарах боломжтой амттууд дээр нь бид нэр очисон. Тэгээд дотор өвшөө амтд байгаа гэдэг чинь аваад ирсэн юм шүү дээ тий. Амттуудыг хараад тэгээ. За тэгээ. За тэгэхээр манай студид бага хэмжээний хөөрхөн юм амтны хүрээлэнтэй болчиход тийм ямар санагдж байна манайхаа? Би бол амттай анх удаага харж байгаа зөндөө олон амт. Тэгээд би анх нөгөө сайн баттай холбогдоод таныг ингээд дөрөв урилгахтаа урьж болох уу гэсэн чи болно гэсэн. Тэгээд та манай студид авд ирчихээр дараахан хөөрхөн тий нэг өмлөд ахааргүй тийм томоотой амтнаас авчираач гэсэн чинь би цаа бугаа аваад очиё гэсэн байхгүй юу? Тэгсэн чи өнөөдөр яасан бэ гэж цаа буг маань төрөхгөөд өвдөд байна. Тэгээд боломжтой. Ямар ч байсан бүл нэмж байгаа юм байлээ тийм үү өнөөдөр? Цаа буг одоо төрөхгөөд нэлээ юу байх шиг үлээ. Хүнд байна. Хүнд байх шиг л. Тэгээ манайх сагс хүмүүсээ тэн дээрээ үлдээчээд. Тийм ба. Ерөнхийдөө бол Монголд одоо хөвсгөл цаа буг байдаг байхгүй юу? Тэгээ хотод бол одоо манайхыг тижээх боломжгүй гэж бас нэлээд вич интернет нэлээд муулуулсан цаа буг тижээх амтныг авчирч тамалж ийн энэ төр гэл. Ерөнхийдөө бид нар чинь энд тижээгээд одоо датлах байцаа амралтын өдөр хүүхдүүдтэйгээ явж хөвд түүж өгөөд тижээгээд одоо 2 жил болчихлоо цаа буг. Материалын зуулцах гэж. Энэ сами матер гэдэг одоо дэлхийд бас ховордоод байгаа материал та. Ерөнхийдөө жижиг матер байгаа. Ерөнхийдөө том бол нэг хагас метр орчмол болно л да. Тэрнээс томрохгүй. Хацах юм шиг үнтэй. Тий, махаар хоолно, амьд загсаар хоолно. Ерөнхийдөө амьд загсан их дуртай. Одоо ийлэх гээд гар хуруугаа хийвэл саваагүйтэд хазуулчих нь шүү дээ. Ерөнхийдөө хамаагүй явал хадсан л да. Гэхдээ энэ ерөнхийдөө сурталсан байгаа. За, ерөнхийдөө манад дээр ирсэн 2 чон маань болохоор хүн алхаж байхад маань хавж ирсэн. Ер нь амтны хүрээлэнгийн эхлэл бол чоноос эхэлдэг л да. Би ч өөрөө багтаа нохоо энэ төр тийжээдэг байсан болохоор чон сонирхож авч ирсэн. Тэгээд тэр 2 чон маань одоо үржээд 8 болцсон байгаа. Айл нэг одоо байгууллага биш яг таны хувийн чинь ингээд санаачлаад хийж байгаа үйл ажиллагаа юм байна тийм үү? Тийм ерөнхийдөө би компанийнхаа нэр дээр л хийдэг юм л да. Тэгээ манад бас амтнд хийжээх сонирхолтой хүүхдүүд байдгийн. Тэгээд өөрхийн хүүхдүүдтэй нийлээд амтнаа хооллол. За ямар ч гэсэн чоноос эхэлж ирсэн юм байна. Тэгээд дараад нь яаж яаж болж ирсэн? Тэгээд дараа нь одоо туулаач их олон төрөл байна шүү дээ. Одоо ингийн манайд байгаа гэхээр одоо энэ болохоор энэ махны чиглэлийн туулаа байгаа. Тэр цаад талынх нь болохоор одоо ангор туулаа гэдэг нүд нь харагддаг. Харахад нэг хав нохоо шиг тийм. Царай мөн тийм. Туулаа гэж ер нь хэлэхгүйгээр хав шиг харагдаж байна. Тийм ер нь бол энэ тэнд явж байвал хав нохоо явж ийн гэж харахаар байгаа. Энэ туулаа жишээ нь 15 ил том болдог гэж байгаа байхгүй. Одоо бол жижигхэн байгаа нэг. Энэ одоо хавар болохоор бас жоохон амтд жоохон ядардаг юм л да. Тэгээ сая хэллээ шүү дээ нөгөө алуулах гэжсэн 2 чоныг ингээ аваад одоо 8 болчихжээ бүл чон болчихч тийм ээ. Эднийг болохоор яасан гинэ сая. За эднэрийг болохоор тэгэл боломжтой би өөрөө бас нөгөө амтнд тийжээдэг амтнаа бас хүмүүст үзүүлж бас манайх тодорхой хэмжээний бас амтныхаа тийжээх хоол хүнсийг авдаг. Тийм учраас бас тодорхой хэмжээний мөнгөөр бас хүмүүсээс авч ирсэн. Өөрөө бас зарим нь авчирч ирсэн. Магадгүй зарим хүмүүст энэ олон амттаас хамгийн өндөр өртгөр ч юм уу авчирсан амттан байж магадгүй бодож магадгүй тий. Ямар амттан бэ?
За ерөнхийдөө амтныг бол мэдээж амьд учраас одоо мөнгөөр үнэлэхэд хэцүү л дээ. Энэ амтнд хижээх гэдэг бол хүүхэд асахаас хэцүү. Өргөсөн. Тэгээд манад бол үнтэй амтд байгаа одоо тогс шуунаас өсвөлээд бас энэ дөрвөөр авч ирсэн. Энэ матар ихэд одоо хаана авчирсан байна? Матар болохоор бас энэ өндөг багт нуурдаас хүн авчирч ирсэн. Тэгээд энэ декотраар дарж гаргаж ирсэн тийм матар. Тэгээд анх сайн батыг зочноо би биологч ч юм уу тийм амтны мэрэгчлээ хүн юм болов гэж утсч шал өөр мэрэгчлийн барилгын инженер гэсэн тийм ээ. Би ер нь барилгын чиглэлийн хүн л дээ. Ер нь бол амтан тийжэг хобби маань бүр багаас анхал нохоод ижээгэл бидний үе чинь нохоо шуугт ижээд байсан. Тэгэл эхэлсэн л дээ. Тэгээд сүүлд нөгөө олон хүүхдтэй болоод ирэхээр хүүхдүүдээ бас энэ гадуур бас амтантай газар байдаг юм гэсэн. Манайд ер нь нохооноос өрөвдчихээр юм байхгүйсэн л дээ. Тэгээд ерөнхийдөө ийм хүүхдүүд бас энэ амтныг бас үзүүлэл зүгээр юм болов. Манай бас явуулын парк гэдэг юм хүүхдийн тоглоомуудыг цэцэрлэгүүдээр тоглуулдаг. Тэр яс мэлхий бол их том биш үү? Анх эрэхтэй ямар ирсэн? Одоо ийм том болчиход байгаа юм уу? Энэ ерөнхийдөө манад ирээд нэг 3 жил болж байгаа. Ер нь хүнээр бол нэг 30 настай тийм яс мэлхий байна. Тэгээд хэцүү ч юм шиг санагдсан 8-8 чон өдөр бүхэнд хийж гэн. Дахиад нөгөө эмгэгчин чон одоо бэлтгэх гаргаж байгаа. Одоо манай чоноос дахиад төрөх юм. Ерөнхийдөө тэр одоо нөгөө тижээвэр чонноос гарсан бэлтгэхийг болохоор тавихад бол хэцүү л дээ. Бас хээр очиод амьдарч чадахгүй гол айлын мал хөлөөр бас асуудал их л дээ. Ерөнхийдөө одоо нэгэн тийм гарсан амьтдаа бас зориулаад Монголдо нэг томоохон хэмжээний амьтны хүрээлэн байгуулахад бол болохгүй газар хөл дээ. Энэ олон төрлийн амьтныг тус бүртэн тохирсон орчныг бүрдүүлээд тус бүртэн тохирсон хоолыг нэдүүлээ те эрүүл байлгана гэдэг үнэхээр хэцүү л санагдаж байна л да. Тий, одоо энэ хоёр iguana маань болохоор одоо амьд өтөр хоолдог. Тэгээ өтийг нь болохоор бид бас үржүүлдэг байхгүй. Тэгээд өтөө бас үржүүлнэ. Эхнэр хүүхдээ аваад хагсаа бүтсэн өдөр уул руугаараа хөвтөгдөг гэж байгаа цаа бугаа хоолохын тулд. Тэгээд сая хэллээ шүү дээ. Манай амтан маллагч хүүхэд гэдэг. Тэгэхээр танд тусалж дэмждэг хүмүүс хэрэг байдгийг. За ерөнхийдөө гэр бүлэрээ л байна уу? Гэр бүлэрээ тэгээ одоо амтан тайртай, амтан сонирхолтой хүүхдүүд бас их байдаг. Одоо зуны амралтаараа манад бас ажилдаг хүүхдүүд бас байдаг. Бид нар бас нэг өндөр цалин өгдөг ч гэсэн бас боломжийн нэрээр цалин гинөг бол явдаг. Яг байгаль экологтойгоо улам ойртын хүүхдүүдэд байгалийн амтныг яаж хайрлах вэ? Тэр санаа зэдлийг өгье гэдэг энэ цаг үед таны энэ хийж байгаа үйл ажиллагаар дамжуулаад олон мянган хүүхд таны мэдэх хүн болоод амтны тухай мэдээлэлтэй болох байх л та. Тэгээд 21 аймагуудаар бас ингээд аялаад явдаг гэжсэн. Хэцүү биш үү амт энэ олон амттыг аваад ингээд. Ерөнхийдөө манайх нэг 2 машинтай аялдаг юм л да. Гэхдээ бол бас нэг амтаа очсон болохоор их хурдтай явж болохгүй. Тэгээд нэг аймагуудаар очиод нэг заал түрээслээд амьтдаа бас үзүүлдэг. Гэхдээ авч явах боломжтой жижиг амьтдаа л үзүүлнэ л дээ. Тэгээ ерөнхийдөө хөдөө бид нарыг явж байхад бас цагаан тагтаа үзээгүй хүүхд хүртэл байдаг л байдаг юм лээ. Өдөөгөр 27-8 залуучууд энэ олон амьтныг ингээд нэг доороос үзэж байгаагүй. Ер нь аргагүй л дээ 90 онд л ингээд амьтны хүрээлэн байхгүй болсон юм чинь. Тэгээд бол боломжтой байдлын улсууд нь яг гадаад дотоод ийшээ яваад амьтны хүрээлэн ингээд үзэж чинь. Монголд байгаа улсуудаа бас энэ хэдэн амьтдыг бас ингээд үзүүлээд харуулад байж байвал бас тэд нар бас зургатаар үзэн зурган дээрээс үзэхээр бас сайн ойлгохгүй л да. Амьдаар нь үзээ өөрсдөө тийжээгээ зург хүргээ ахуулаад ингээд явдаг юм. Манайд тэгээ одоо энэ газрын асуудал их хүнд байгаа дээ шүү дээ. Тийм амьтны хүрээлэнгийн дэмжихгүй байх гэж үү таныг энэ олон амьтад нь бэлэн байж нэг хөөрхөн жижигхэн парктай олчвол хүүхдүүд ичнээ хөөрхөн байх уу тийм ээ очиж үзээд миний бодлоор бол дэмжээд л өгмөр санагдаад ах юм. Энэ талаар бол одоо би байнга л одоо зургатаар бас их одоо ширэн нүртэй гэдэг шиг байнга л ярьж байгаа. За. Зарим хүмүүс чи болооч ял гэдэг. Амьтдаар бизнес хийгээд гэдэг. Тэгээ бараг л амьтдаар бизнес хийгээд зарим нь болохоор бас буруу талаар нь бас мушигж байна. Ягаад гэхээр нөгөө газраа өгөхгүй тулд бас зарим газар үчих ярих юм биш. Нодлон чи би чи тэр бурхан багшийн цэцэрлэг төрөлд бас тэнд нь ингээ байгуулчих гал үзээд бид нар бас жижиг хөөрхөн цөөр ментер хийсэн бас өөрхий хөрөнгө гаргаад бас ажилласан л та. Тэгээ тэнд очиод бол манай дээр ирсэн улсууд бол айгүй сэтгэл өндөрөөсөн. Ингэж амьтдыг ингээ хүүхдүүд үзүүлнэ гэдэг чинь бас хэрэгтэй. Бид нар одоо нэг зураг тараад дугаар амьтдыг үзүүлж байна. Тэнцсэн улсууд их байсан л та. Тэгээ одоо энэ жилдээ манайх одоо багтаага газар мазар болтохгүй бол би одоо тавьж болохын тавиад хүнд өгөхийн өгөөл тэгээд ер нь одоо амьтнаас та бүр шантрах тал руу орцсон явж байгаа. Ер нь их шантарч байгаа яг нууц хэлгээд. Ер нь олон амьтанд тийжих чинь хэцүү шүү дээ. Тэгээд эдгээр чи одоо нөгөө тийжих бол амарх ингээд хоолны нөх чинь арчилгаа сувилгаа одоо мал эмнэлэгт байнга одоо вакцины үйлчилгээ хийлгэж юм төлбөр өгч जैन. Тэгэл дээрэс нь
хүмүүс залхимжуулж байна бас асуудал ихтэй л дээ. Би одоо жишээлбэл охиноо бодож сууж байна л да. Миний охин энд байгаад энэ амьтдыг хөрхө хараад яаж баярлаж, яаж хэлж үзэх гэж гар тиймээ хурч үзэх гэж ингэж тэмүүлэх бол гэл. Яг энэ шиг энэ нэвтрүүлэг үзэж байгаа эцэг эхчүүд ч гэсэндээ ямар хөөрх юм бэ гэл харж байгаа. Одоо жишээлбэл их майдер гэдэг төсөл яригадаад байна шүү дээ. Юуны Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт их том газарт. Тэнд жишээлбэл цэцэрлэгт хүрээлэн гэдэл оролцсон л байгаа байхгүй юу? Тийм жишээлбэл ягаад Монгол амьтны хүрээлэн, Монголын амьтны хүрээлэн гэд байж болохгүй гэж та өөрөө яг хангалттай явсан ширэн нүрлэл ярьсан гэж хэлж л дээ. Мотуу зөв хүмүүстэй хандсан бүхэл газруудад өгсөн л байгаа л да. Тэгээд одоо Үүл Баатараас бас надад хариу ирсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд та тавиул яасан юм бэ гэсэн зөвөр бичгээр ирсэн л дээ. Тэгээд нөгөө тэр юугаар нь очиод уулзгаад энэ юу усны нөөцийн газраа амьтан байлгаж болохгүй, энэ чинь нохоож явуулж болохгүй гэл. Тэгээд нөгөө хаагаа ичиж байгаа юм. Тэгэхдээ дөрөв урилга нэвтрүүлэг ягаад ч нэг юм гарамд хүрээд ах шиг санагддгийг шүү дээ. Тэгэхээр одоо энэ сайн батын энэ амьтдын одоо ингээд зах цухаас нь бид нар харж байна. Эний цаана 100 гаруй амьтан байгаа гэж хэлж байна л да. Тэгэхээр болж игэл ингээд газар нь олдоод одоо энэ өрийн дулаан цаг ирсэн байна. Энэ 101 хүүхэд багчууд шаагилдаж шуугилдсан нэг тийм сайхан 5 тухтай орчин бүрдээд эхлэн тавигдасаа л гэж билээ хувьдаа. Бодож суу. Материал бол барьж үзэх боломж байгаа л да. Гэтэ жоохон уурлахаар яг дуурах юм тийм ээ. Тий. Энэ жоо тавгүй байгаа учраас энэ ногоон бол ерөөсөө нэг ч хөдөлсөнгүй. Энэ нэг хөдөлгөөр айгүй хурд хөдөлдөг тийм ээ. Та нэг миний яриад байгаа хурдтай гэдэг манай тиймэрхүү байх юм тийм ээ. Энэ их хурд хөдөлдөг. Бариул үгүй юу? Ямар үгүй юу? За яах юм. Бариул энэ туулаа бол одоо яг чиглэл нь юуны талаар Наацгаар махны чиглэлийн туулаа л да. Энэ Монголд одоо үржүүлж эхлэх гэж байгаа. Монголд бол одоо аж ахуйлаас бол амьтыг их үржүүлж байгаа л да хүмүүс. Тэгээ манай дээр бас янз бүрийн сонин содон амьтнаа бас авчирж өгдөг. Өчтөр их ч одоо тэр ихэд намайг очиход өнхийн өрөө шинээр ирж идэв шүү дээ. Өнхийн өрөө энэ гаан эзэн автобусны тийм зогсоол дээр н гараж руу н орчоо тэгээд тэнд баахан бужигнуулсан. Тэгээ манайх л удаа тэгээд бужигнуулахар юм бэл их хурд хөдөлгөөнтэй тий. Ер нь хүмүүс их уцддаг юм уу. Тэгээ одоо би ч бас нөө янз бүрийн амьтаа авахаар нөө хууль мөөл ч бас хэцүү болцсон. Одоо хүмүүс ч ингээл хавар болонгууд янз бүрийн бэлтрийг бариад ороод энд айгу үнэтэй гэсэн гэл. Тэгээ нөгөөдгөө өөрсдөө ч тийж чадахгүй өөрсдөө ч авдагч газар байхгүй тэгээ өөрсдөө нөгөө байруулчих га тэгэл яваад. Тэн дээр аваад ирнэ. Тий. Манай тэгээ боломжийн авч болохыг аваад имжлэхийн нэмжлээл тэгэл буцааж тавьдаг юм л да. Манайхаас сая нөдлөн херс гавар энэ төр тавьсан. Буцаагаад байгальд нь. Байгальд нь тавьсан. Бас яг тэжээж болохгүй амьтдыг бол тавьдсан дэр юм билээ бас. Тэжээж байгаа амьтаас хамгийн магадгүй догшин ч юм уу те. Гадууслам ч мэдээж хэцүү амьт юу гэдэг вэ? За ерөнхийдөө чонол байгаа л да. Тэгээд манад одоо чонд ойртдог нэг л хүн байна. Тэр хүн маань чоноо хооллол чондоо ойртно. Одоо энэ бүргэд тасны хувьд яг бүргэд тасны хувьд бол гайгүй манай казак ард хүмүүс тэжээж байгаа. Наач одоо энэ урт сүлтээ бас нэг динозавр төрлийн ясны хэлгээл манайхан ярьдаг. Олон төрөл байгаа л да ясны хэлгээ. Анх удаа л харж сүүлийн юм уу? Тийм ээ. Эднэр одоо байгаль дээр яг ингээл юм хөдөлгөөнгүй байд юм болов уу? Ийм номхорцсон болов уу? Ерөнхийдөө одоо бид нэр өөрсдөө юм том аквариум дижээдэг юм л да. Тэндээ тэгээ бас нэг үүс ногоогийн тавьж өгөөд өөрсдөө бас нэг чөлөөтэй хөдлөх орчныг бүрдүүлээ. Эсвэл хөөрхөн шоконд орчоод. Хөөе. Хөөе юу гэж бодож байна? Бисээ хараад намайг ингэж хирээд байвал яана. Энэ олон амьтдыг бидэнд ингээд ажил болгоод ирээд тэгээд дэлгэцээр дамжуулаад үзэгч олон танилцуулж аваад баярлалаа. Ерөнхийдөө бол миний ирсэн зорилго нь бас хүүхд залуучуудаа энэ амьтдыг үзүүлэх бас боломжийг бүрдүүлье. Бас нэг төр засгийн төргөн үзчихвэл бас ойлгоорой. Манайхаа одоо ингээд олон амьтанд хийжээгээд байхаар бас хүмүүс ингээд нэг энэ нэг хоббитой нөхөр мөнгө өрөөл амьтанд хийжээгээд идэг юм байх гэж боддог баг. Гүйлдэ би ч энэ хүүхдүүд бас ингээд үзүүлээ. Залуучууд ч гэсэн үзээгөөс үзүүлээ. Бид нар жишээ нь бас ойлгоод энэ амьтыг хийжээвэл монголч одоо сая хүнтэй Улаанбаатарт одоо амьтны хүрээлэн байхад болохгүй газар бол тээ. Уг газар нь л байвал одоо газар ерөөсөө яаж хүмүүс одоо энэ олон гаагаар наваад идэх би ойлгохгүй байгаа. Одоо богдын ам тийм газар зарна гээл ингээл зар зөндөл байх юм л та. Тэгээ асуухаар хэдэн тэрбумын үн хэлэх юм. Бас боломж байвал бид нар бас нэг хямдхан ч гэсэн газар аваад тогтчулчих гэж бодоод байгаа. Танаас нэг юмсгэд таасаа хэлсэн шүү дээ нөгөө ярин дундаа зарим нэг амьтнаа тавьдаг юм уу дөө гэд. Битгий тэгэрэл гэж хэлэх гэсэн. Түр байж байгаа чи тийм ээ гарчсан юм чинь тийм ээ. Хайрын штэ энэ хөдөлмөрийг буцаагаад байгаль ихтгэл хийдэн тавина гэдэг сайхан л да. Гэтэ эн чинь хүүхдүүд хармаар штэ. Хүмүүс хармаар. Тэрнээс гадна яг одоо манайх шиг юм одоо би биш юм а гэхэд өөр хүн амьтны хүрээлэн нийлэхэд ийм тасцсан амьтад болох хэцүү байхгүй. Одоо нэг хээрээс нэг чон бариад ирдэг нөгөөтг нь ингээд торондоо цэцгүй хүний өдөөс чарахгүй. Тийм байвал хэцүү л дээ. Хамгийн хайртай амьтаа аль амьтан байна?
За ерөнхийдөө одоо сүүлд ирсэн 2 тогсонд л хайртай байна да. Одоо тогсоо бас энэ Монголдо үржүүлчүүл бас их зүгээр санагдаад байгаа. Одоо энэ тогс гэдэг чинь бас Монголд байхгүй байна л да. Тэгээ чондоо бас хайртай байна. 2 чоныхоо бэлтрийг тавьж байхгүй хүмүүс ч одоо алдчихгүй бол нохотоо зодтолдуулъя гэж их ярьдаг юм да. Би бол ерөнхийдөө тийм байгуултай. Нэгд хижээж байгаа амтнаа бас их хэсгийн нүдэн дээр алах хаашаа ямар ч үсэн байлгаж байгаа. Төр зэсэг нэг одоо үр савын бэлдээд өгвөл тент нь гоё тижээвэл. Монголч одоо юу л вэ чон байна шүү дээ. Тэгээд чоноороо бас бахархаад тийм чоны амтны тийм хүрээлэнтэй болчих. Жуулчд бас нэг татах боломжлын тийм ээ үг нь. Тий. Тэр болгон. Зарим газраар бас чон ховордоод байна л гэж яриад байна. Саяхан бид нар нэг 70 аюула хустай нуруу яваад тэгээд тэнд зэрлэг тахих буг хоёр харсан байхгүй. Тэгээд тэгэхэд бүгдээрээ залуучууд очоод мөнгө төгрөгөө төлөөд ингээд тэргээр яваад хоёрхан төрлийн амтаа харж байгаа шүү дээ. Тэгээд айгүй их баясаал ингээд хөөх тэнд ингээд зэрлэг тахих явж ийн гэл тэгж баясч ийсэн. Тэгээд ингээд харахад одоо 8 төрлийн амтан миний энд байна шүү дээ. Дахиад 100 гаруй төрлийн амтан байна гэж. Тэгэхээр хүмүүс үзэх боломжтой болох юм бол Монголд бол амтны хүрээлэн үзэх маш олон хүн байгаа гэж би бол бодож байна. Тийм байгаа л да хүмүүс чинь амьдаар нь гол нь амтныг харна гэдэг чинь гоё шүү дээ. Харин аль ч улс орны стандартад амтны хүрээлэн байж лэн тийм ээ. Ягаад манайх ядаж өөрийн орондоо байгаа амттай үзүүлж болохгүй гэж. Дэмжиж जैन дөрөв урилга бол таныг дэмжиж जैन. Баяртай найзаа. Энэ нэр үнэхээр даруухан юм аа. Би бол хардаа энэ шиг нэг байж үзсэн ингээд огт хөдөлгөөгөө. Ямар төвчээрт юм бэ? Ямар юу юм бэ те? Нүдэн чирээс Могоны нүд иймэрхүү байдаг уу? Яг угаасаа могоо толгой. Могоных бас тийм байна. Манайх бас могоотой. Танай хүүхдүүд бол одоо бүгдээс нь айхгүй зү. Ерөнхийдөө бүгднийг байраад хоол өгөөд байдаг юм л да. За стих баярлаа. За баярлалаа. Гайхалтай сонсогчтой байлаа. За хэдүүлэн амтны юм. Дөрөв урилга нэвтрүүлгийн тайзан дээр маш сонирхолтой эд зүйлс бүтээлүүд иржсэн бол өнөөдөр амьтад бас ирлээ. Тэгээд би бас бэлгшээ гэдэг юм л та манай тайзан дээр бүргэд бага авчихсан. Одоо нөгөө монголчуудын нэг тийм гоё бэлгшээд байдаг шүү дээ. Бид бас амжилттай сайхан уран бүтээлийн орцоо мөхтэй явах нэ гэж бодож байна. Юу надад бас ингэж бодогдлоо л да. Манай нэг малчин айл одоо Японы ч юм уу те. Европоос бүр огт мал үзэж байгаагүй нэг хүүхд ирвэл тэр хүүхдэд бас нэг жижиг амтны хүрээлэн байх бах та гэж бодогдсон л да. 5 шүү мал маань те. Тий, яг тэгэлгүй яах вэ? Барьж үзүүг амттай барьлаа. Ариг хувьд айдаг гэсэн бас барьж үзсэн юм байна. Айцад авсан. Тэг би бүр зориуд барьж үзье гэж бодоод. Гэхдээ хамгийн гол нь хардаа энэ хүн сая өөрөө ярьсан шүү дээ сайн бат нөгөө амьтдаар бизнес хийж байгаа юм бишээ гэд. Миний бодлоор энэ амьтдыг хараад хүнд хайр төрнөө сониуч цан хөдөлж таны мэдхийг хүсэж тийм ээ. Хайр хүрнүүл гэхээс шинж хизээч ингэж амьтдаар бизнес хийх мөнгө олох гэж байгаа тухайд нь л хармааргүй санагдчих. Ямар ч гэсэн нэг хөрхэн бяцхан амтны хүрээлэнтэй олчвол хүүхдүүд маань адаглаад гадаа нэг батарей гээд явдаг машин дээр суухаасаа илүү тий амьд амтан амьд байгальтай илүү ойр байх нэ гэж бодож байна. Тэгээд зулаа чи саяны зочныг яаж олсон бэ? Би одоо тийм мэдээлэлээс хол байдаг юм уу? Ийм олон одоо амтантай хүнийг яагаад хүмүүсээр нь мэдэхгүй байна? Надаас хол. Бид нар л мэдэхгүй байгаа болохоос гадуур хүмүүс мэддэм билээ тэр айцын караоке энтертэй амьдтыг авч оруулдаг. Тэгээд ахвал би хаширсан ахиж өвөхгүй л гэж хэлээ. Яасан гэсэн чинь амьдтын манд бэртэйгээ гимтээч юм шиг үлээ харсан чи өрөвдөд гэдэг чинь. Тэгэхээр гоё сэтгэл. Би л ийм айл байна гэж мэдсэн бол хамгийн түрүүнд л яваад очих байсан тий. Өөрөө очиж үзэх байсан. Өөрөөсөө төрүүлээд. Бид нар мэдэхгүй л болохоос маш олон сонирхолтой хүмүүс бас байна. Би одоо тэгээд нэвтрүүлгийнхаа цагийг далимдуулаа хэлчмээр энэ тэр баян шүү хаваарч гэлөө. Надад нэг хүн хэлсэн юм аа. Тэгээд моринт хэрэгтэй. Дээрээ 200-ийн пошктой ингээд өглөөд худгаас очиусаа аваад ингээ ядарсан айл амтан хөгшөөн хөвөө хүмүүст хүргэж өгдөг нэг тийм өвгөн байдаг гинэ. Тэгээд өөрийгөө ингээ буян хийж гэн гэж үздэг. Тэрийгээ тэгээд тийм сайхан сэтгэлтэй тийм хүмүүс бас манай дөрөв урилгын эзэн байх ёстой юм шүү. Хэрвээ энэ хүнийг таньдаг хүн байх юм бол бидэнтэй бас холбогдоорой гэж хэлмээр байна. Тий. Хэлгүй байх. Тэгэхээр одоо миний зочны орох хэлж болсон байна. Би бас нэгэн сонирхолтой. Тэгээд бас нэгэн одоо амьдралынх өөр өнцгөөс харж яваа тийм уран бүтээлч нэгэн залууг өрөх гэж байна. Даваа жаргалыг өрч байна. За уран бүтээл өндөр үү? За сайн байна уу? Яасан өстэй болоо. Өснөх оргосон биш үү тийм ээ? Даваа жаргал маань механик хамтлагийн ахлагч тийм ээ? Механик хамтлагийн дуучинтай ахлагч. Гэхдээ энэ удаад би өрөхтаа бол одоо даваа өөр хэлсэнтэй уран бүтээлч гэдэг талаас нь одоо би ярмаар байна гэдэг. Тэр маань одоо миний үзүүлэгч байгаа сурвалжлагтай холбоотой. Тэгээд хэдүүлэхлээр сурвалжлагын анхаарлаа хандуулцгаая. За тэгээ. Тэгэхээр би 976 арт галерейд хурж ирээд байна. Тэгээд энд яг 2014 оны чөлөөт уран бүтээлчдийн үсгэлэн гарч байгаа юм байна. Тэгээд хөтлөгч Ганжихлын миний би
урилга гардуулж өгөхөд бэлэн болоод байна. Ингээд чөлөөт уран бүтээлч дуучин даваатай хамтдаа уулзцгаая. Сайн байцгаана уу? Даваа жаргал байна уу? За сайн байна уу? За уран бүтээл амжилттай. Яг одоо та нарыг энд байгааг сонсоод хүрээд ирлээ л дээ. Тэгээ үндэсний олон нийтийн радио телевизийн дөрөв урилга нэвтрүүлгээс явж байна. Энэхүү урилгыг бас энэ удаагийнхаа зочин болох танд гардуулж өгч байна. Тэгэхээр яг энд одоо ямар үйл ажиллагаа явуулж байна? Энд Contemporary Art of Mongolia 2014 гэдэг. Тэр нь болохоор яг юу гэсэн үг вэ? Хоёр дахь удаагийн орчин үеийн урлагийн үзэсгэлэн нэгтгэх гэдэг юм. Бид нөхөд ерөнхийдөө багаараа энд оролцох гээд ерөнхийдөө ажиллаа бэлтгэж байна. Тэр даваа орчин үеийн урлаг гэхээр бас надад нэг сайн бууж өгөхгүй байна л. Яг орчин үеийн урлаг гэж юу гэсэн үг юм? Орчин үеийн урлаг за миний бодож байгаагаар бол мэдээж орчин үетэй хамааралтай байж дараа. Яг одоогийн ирж буй эрен буй цагтай холбоотой. Дээрэс нь бас энэ урлаг бол ямар нэгэн одоо дүрслэх урлагийн гэлтгүүгээр ямар ч урлагийн орон зайн үзүүлбэрийн тий саунд гэдэг янз бүрийн олон төрөл жанр. Тэгэхээр тэр олон төрлөөс чи бол одоо яг өөрийнхөө хөгжмөөр оролцож байгаа гэж ойлгож болох уу? Яг уу энэ манай багийн хувьд бол хүн байгаль хайр эрхчлөө гэдэг ерөнхийдөө бид нэр өөрсдийнхөө энэ хөдөлгөөн гэж нэрлэх юм уу? Энэ доктор маань бол урлагийн олон салбарын бас залуу уран бүтээлч залуучууд байгаа. Би бол ерөнхийдөө нэг төлөөлөлтэй бид нар яг бүтээл дээр ажиллахдаа яг нийлж яагаад хамтдаа санаагаа ярилцаад тэгээд тэрэн дээр бас би бол ерөнхийдөө саунд хөгжим талаас нь тэгээ бас уран бүтээлийнхээ бас санаа гол санаан дээр ерөнхийдөө бүгдээр ярилцдаг л. Тэгэхээр маш сонирхолтой санагдаж байна л да. Хүн байгаль эрхчлөө гэдэг. Тэгэхээр хайр эрхчлөө. Тэгэхээр мэдээж ярих зүйл маш их байгаа. Хоёлаа үлдсэн яриагаа студиэс өргөжлүүлье. За баярлалаа. Баярлалаа. За. Хүн байгаль хайр эрхчлөө. Яг энэ бидний одоо багийн гэх юм уу хамт олонны нэрлэлтэй. Одоо дүрслэх урлагийн элементүүд ч байж байгаа. Энд бас үйл хөдлөлийн дээрс нь видео арт, саунд арт гэх мэтлээ эднэрийг ерөнхийд нь цогцлоогоод тавьж байгаа л юм хэлбэрлэлтэй. Хөгжим бол хөгжмөр байдаг байсан бол өнөөдөр энэ одоо зүйлүүд хоорондоо нэгдэж нэг зүйлийг илэрхийлэх гэж байгаа ийм зорилготой гэж би ойлгосон юм. Хэр ойлголттой байна би. Энэ урлагууд ерөнхийдөө хоорондоо бас сүлэлдэж эхэлж байгаа юм л да. Тэрнтэй бид нар хүлэн хэлүүлэн бас тэр дэлхийн орчин үеийн урлагийн тодорхой төвшинг бас залуучууд эрэлхийлж байгаа учраас ийм хөдөлгөөн байдлаар ерөнхийдөө хамтарч нэг зүйлийн төлөө зорж байгаа. Зөвхөн дүрслэх урлаг гэхэд яагаад зөвхөн зураг байх хэвтэй. Энд хажуугаар нь зүгээр дээр нь ямар нэгэн байдлаар уран бүтээлч өөрийнхөө үзлийг илүү тодруулж өгсөн тийм видеог зүгээр зурган дээр видео өгөх юм уу те. Зурагтайгаа эсрэгцүүлээд ямар нэгэн хөгжим, саунд зэрэгцүүлж бүтээлээ илүү одоо өөр төвшөнд илэрхийлэх тэр орон зай бол нээлттэй болж ирж байна л да. Тэгэхээр зөвхөн үзэсгэлэн гэхээр хүмүүс зөвхөн зураг үздэг биш. Тоглолт гэхэлэр зөвхөн дуу сонсдог биш. Арай өөр бас урлагийн олон салбаруудыг цогцоор нь ерөнхийдөө бий болгох бол бас бидний бас гол зорилго л доо. Одоо энэ үзэсгэлэн дээр ингээд чиний саундууд цаана ингээд явж байгаа юм уу? Эсвэл шууд амдаараа гитартайгаа ингээд хөгжмөдөд байж байгаа юм уу? Яг энэ үзэсгэлэнгийн хувьд бол миний одоо яг бичсэн саунд тэнд яг манай бүтээлийн тийм. Аливаа нэг шин зүйл ялангуяа одоо иймэрхүү тийм нийтлэг биш зүйл те нийгэмд анх орж ирэхдээ бол нэлээд тийм янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг л да хүмүүс ойлгохгүйгээс авахлаа нэг бол одоо яадгийн те. Тэгэхээр яг одоо энэ орчин үеийн урлаг гэдэг зүйл Монголд орж ирэхэд юм ямархуу бэрхшээлүүд тулгарч байна. Хүмүүс ер нь хэр ойлгож хүлээж авч байна. Ойлгож байгаа л гэж бид нар харж байгаа. Ойлгож байгаа байх л гэж бодож байна гэж. Тэг яг бас уран бүтээлчийн хувьд бол уран бүтээл нь өөрийнх нь бас нөгөө амьдралын хэв маяг тэр замнал бүх юмтай салшгүй холбоотой байдаг учраас бас бүгдийг нь одоо дэлгэж яг энэ нэм учиртай маа энэ нэм утгатай энэ хоёр нь эсрэгцээд эсвэл зэрэгцээд сүлэлдэж байгаа нь ийм учиртай гэдгийг заавал тайлбарлах бол албагүй. Энд бол зүгээр өөрийнхөө харж байгаа өнцгөөс өөрийнхөө мэдэрж байгаа мэдрэмжийг л тэнд илэрхийлэхийг л зорж байгаа юм л та. Хүн, байгаль, хайр, эрх чөлөө яагаад заавал энэ дөрвийг гаргаж ирсэн?
ялангуяа уран бүтээлчдийн сүүлийн үеийн чиг хандлага нь арай илүү нийгэм тал руугаа ч юм уу одоо ямар нэгэн болж бүтэхгүй байгаа ч юм уу ямар нэгэн сэдвийг хүнддэг. А бид нар бол илүү байгальлаг одоо энэ техник технологи хэтэрхий хэд өндөр хөгжил ч юм уу те. А тэндээс хүн төрөлхтөнд үлдэх ёстой зүйл гэж байна. А үлдэхгүй байгальлагаараа хүмүүс юун дээрээ үлдэж тогтоох хэрэгтэй мэ гэдэгтээ ер нь харьцуулсан учраас хүн байгаль тэгээд хайр хэрэгчлээ. Сони юм да онол хүн гэдэг бол өөрөө бас байгаль юм те. Хайр гэдэг бол бас эрхчлөө юм гэдэг. Яа зайшгүй уялдаатай л гэж бодож гараад ирж байна тийм ээ. Юу нь санагдаж байна вэ гэхээр дуучин залуу механик хамтлагийн дуучин л гэж би өмнө нь боддог. Гэхдээ дуунуудаас нь тэнд их гоё утга санааг мэдэрдэг, олж сонсдог байсан. Өнөөдөр ингээд чамтай огтөр contemporary art гэдэг тэр цогц урлагийн тухай ингээд яриа сууж байгаа. Сонирхолтой санагдаж байна. Тэгээд мэдээж даваа гитар гүгэр төсөөлөхийг аргагүй л дээ. Яриан дундаа гоё дуутай ууртай ярилцвал ямар вэ? Тэгээ жавхаа өрсөн юм чинь зочиндоо бас нэг ямар дуу захиалдаг юм байгаа эсвэл даваа ямар дуу дуулмаар байгаа. Энд ямар нэгэн гитарын хөг их шиг дуугарч чинь даваа жаргал гэдэг хүнийг улам илүү тодруулах гэдэг л та. Тэгээд жавхаа нэвтрүүлэг эхлэхэд гитар өөрч орж ирсэн юм аа. Тойрын багшийн хол Үгүй юу. За. Зөөлөн мишэл гэдэг дуу нь бол надад илүү зохицох юм шиг санагдаж байна л та. Нашлан масуу байгаа тийм наран нухаарч байна нүцгэн тэнгэрийг үсэн оюун байна нүдийн сэтгэлээр урган байгаа тохойг минь шүргээр түнжиг таатай байгаа энд химүхэн энх бас тух байгаа эргэх өдрүүд нүүр бас мөнх байгаа алг үрсүүд намран байгаа аргмаг хүлүүд номлон байгаа бодсон шууд буцаа мартан байгаа нүүдэлсэн түмэн хурдан хан суугаа энд химүхэн энх бас тух байгаа эргэх өдрүүд нүүр бас мөнх байгаа зүудний орны үүднэлтэй байгаа зомолнороо зөөлөн мишээ байгаа ирсэн бүхэн эргээд отно инээсэн бүхэн нөхөр биш байгаа
Ирээдүй үргэлж мишээсэр байгаа. Ирээрэгээ таланхан суугаа. Энх бас тунх эрх өдрүүд бас мөнх Сайн хүлээсний салдарч байгаа юм шиг. Гэхдээ нуулгүй хэлэхэд зарим үед нь энэ ертөнцийн биш өөр ертөнцийн тухай юм шиг мэдрэмж төрлөө л дөө. Өөрийн чинь одоо мэдрэмжийг сонирхъя л дөө. Төсөөллийн маань хүсэл юм да тийм. Ийм байгаасаа Амар амгалан сайн тэр хүсэж байгаа тэр одоо нутаг хүсэж байгаа ах уу хүсэж байгаа Монгол хүмүүс тийм ийм байгаасаа л надад ганцхан үгээр хэлэхэд донертах гэдэг юм үг орж ирж байна л да энэ дог сонсоотой. Нэг тийм донертсан. Бүх юм нэг тийм донертсан, нэг тийм тайван нэг тийм байдаг шүү дээ. Тийм мэдрэмж төрж байна. Амгалан илээ айлан ниссэн. Тий, тайван амгалан нэг тийм нүүдэлчний бидний нэг унган язгуур юм. Тий, унган тийм байглаараа байгаа юм шиг. Тэр ирээдүй те тэр мөр их таалагдсан. Тэгэхээр ирээдүйг сайн сайхан байгаасаа гэсэн бодол энэ зөөлөн биш гэсэн одоо илүү хүрсэн байна тийм ээ. Тэгэхээр бис яагаад ингээ хамтран хөтлөгчдөөсөө нэг хүрчлээ асууа гэхээр даваа урлаг өөрөө ийм хамгийн гайхалтай бас магадгүй заримдаа аимшигтай хүлээлтүүд янз хүрж байгаа мэдрэмжүүд сэтгэлдлүүд өөр байдаг тийм ээ. Гэхдээ энэ бол эрх чөлөө шүү дээ тийм ээ. Би бол тийж бодож л да. Тэгээд уран бүтээлчийн үед магадгүй түрүүн жавхаачсаа асуужсэн ойлгохгүй байх, хүлээж авахгүй байх ийм зүйлүүд ирдэг л байх гэд ярьжсэн л да тийм ээ. Тэгэхээр даваа ер нь хүмүүст уран бүтээлээрээ одоо энэ үзэсгэлэнгээрээ яг ингээд зориод ийм юм хүргэхийн сан гэдэг ингээд тийм үү эсвэл ерөөсөө нөгөө өстэй энэ үзэсгэлэнгийн нэрэнд эрх чөлөөгөө орсон байдаг шиг зүгээр л үзүүлээ. Өөрсдийнхөө ойлгох. Бид дөрөвсөө өөрсдийнхөө ойлгосон шиг хүмүүс өөрсдийнхөө ойлгох гэсэн ийм орхитгоо. Миний дуурж байгаа айлгуу надад сонсогдож байгаа шиг бусдад сонсогдож байгаа юу эсвэл арай өөрөөр сонсогдож байгаа болов уу? Миний төсөөлж байгаа шиг төсөөлөл өгж байгаа болов арай өөр болов гэдэг юмыг бодохгүйгээр аль болох тэр өөрийнхөө тэр орон зайдал бүгдийг л төсөөлж сонсгох л яг миний хөгжмийн хувьд бол тэр арай илүү чухал байр суурь эзэлдэг. Биднэрт юу байх ёстой вэ? Бидний өвөг дээдс ямар байсан бэ? Бидний язгуур юу илээ гэдэг тэр юмыг л бид нэр арай илүү уран бүтээлтэй илүү шингээ хийх бодож байгаа. Түүнээс барууны ч юм уу Америкийн одоо бүх урлагийн салбар одоо өндөр түвшинд хөгжсөн гэсэн мөрчлөө тэрийг нь одоо нөгөө нэг хитрхи тэр нь одоо нөгөө язгуур гэж нэг юм байгаа шүү дээ. Мод байлаа гэж үндснээсээ ургаад явж байгаа шүү дээ. Сууршаа тэгээд дээрэс нь янз бүрийн нөгөө өндөр хөгжил тэнд зүгээр босгохыг зорьсон. Түүнээс бид нар бол өөр байхгүй нүүдэлч тийм. Тэгэхээр биднэрт бол авч үлдэх хэрэгтэй юм байна. Би бол жишээ нь сүүлийн үед ч гэдэг юм ингээд юм бичгтээ айгүй их тийм таашаалтай байна л да. Чиний хувьд ер нь ямар зүйлээс амьдралаас хамгийн их таашаал авч байна? Өөрийнхөө дотор байгаа урлаг дотроо амьдрах л тэр бол хамгийн том хаз жаргал л да. Би ингэж боддог юм аа. Хүмүүс бүгдээрээ хайгуулчин гэж боддог юм. Ямар нэг юмыг хайгаад явсараа зарим нь олдог ч байгаа олдгүй ч байх. Юу хайгаад байгаагаа ч мэддэг ч байх л та. Чиний бодлоор чи хайгуулчин юм уу? Тийм илүү аялагч юм шиг л санагддаг л да. Энэ одоо бидний бас энэ нэг богинохон гэж нэрлэдэг байгаа энэ амьдрал дотор бол богинохон юм бол ямар ч байсан тэгвэл бид нар аялагч юм болов уу гэж бас. Тэгэхээр чисээ аялагч гэж хэллээ шүү дээ. Тэгвэл аялагч аялж явж байгаад буцаад орон гэртээ очино да. Тэр орон гэр чи хаана юм бэ? Дараагийн амьдрал итгэдэг үү? Танилцсаар агаал, аялсаар агаал, юмыг мэдсээр агаал тэгэл буцаал байхгүй болдог шиг. Тэгээ дараагийн амьдралын тухай. Би бол үргэлжилдэг л гэдэгт итгэдэг л дээ.
Яагаад энэ сэдвүүдийг ярьсан гэхээр Та хоёр хоорондоо Ингээд сууж байгаа. ганцхан билж л да. Даваа ингээ харахаар нэг те саяхан даяан бясалгал хийж аваад ирсэн. Бясалгач харагдаад байна надад. Тийм болохоор яагаад ч те. Ухааны кампгийн дээр асуумаар байна. Шин CD-ийг гарч байгаа. Та хоёр л ерөөс. Тэгээ гоё сонирхолтой. CD-ийн талаар бас сонирхуулаач. Амар байсгаланд. Манай энэ альбом яг манай хамтлагийн хувьд бол манай хамтлаг товчхон танилцуулахад бүгдээрээ нэг ангийн 10 жилийн хүүхдүүд. Тэгээд нэгдүгээр сургууль суралцж байгаа л сургуулийнхаа урлагийн наадамд оролцъё. Хөгжим туртай бүгдээрээ. Тэр үед чинь нэг баруунаас баахан MTV гээл эсвэл Оросын сургууль дээр ингээл баахан шинэ хөгжмнүүд орж ирж байгаа юм л та. Тэгэл залуучууд яалтчгүй тэр ингэх үед ерөнхийдөө амьд хөгжим яагаад ч илүү хүчтэй. Хүчтэй учраас хүчин биднэрт бас илүү ойр санагдсан ч юм уу эсвэл ийм дотор байгаа юмтай илүү ойрхон юм шиг санагдсан учраас бүгдээрээ хамтлаг байгуулъя гэж ямар ч хөгжим мэдгүй хүмүүс л тийм тэгж байгуулагдчихсан. Тэгээд 2009 онд нэг альбом 100-ийн ундаа гэдэг цомог хийсэн. 100-ийн ундаа. 100-ийн ундаа. Тэг яг 100-ийн ундааны үеийн хүүхдүүд. Би бол механик хамтлагийн энэ дууны үгийг бас Монголын юм их өөрчлөлт авчирсан гэж боддог байхгүй. Жишээ нь хэд тэр Донхойсон байжээ гэдэг нэг дуу байна тийм. Тэрний үгийг хэн бичсэн бэ? Тэрний үгийг би бичсэн л. Жохон байж байгаа бид нарт төгсгөлд нь сонирхолж болох уу? Миний бас дуртай дуу болчиход байгаа. Шинэ цомог. Одоо энэ жил 2 дахь цомог маань гарах гэж байгаа. Амар? Механик амар баясгалант гэдэг нэртэй л та. Ер нь бол яг амар баясгалантад механик байсан юм уу? Очсон. Гэсэн. Даяанч маянч хит мэдчих ойролцоол явчлаа шүү. Магадгүй тийм. Ирсэн юм байна те. Бидний энэ цомог бүтэх явцдаа бас нэлээд өөрсдийгөө олсон. Механик гэдэг нэр маань энэ үг маань яг юу юм бэ? Яагаад бид нар энэний төлөө ингэж тодорхой хэмжээнд өөрсдийнхөө сэтгэл зүрх маань илүү тэмүүлээд байна гэдэг их учир шалтгааныг арай илүү тайлсан учраас энэ цомог бол илүү хөгжимд зориулсан хайр хөгжмөөс эргүүлээд авч байгаа хайртай холбоотой зүйл баг л та. Эндээс тийм юм байж иж хүн бас тууштай гар тэрэндээ ямар нэгэн очиод хан мөргөөл байх тусмаа тэрийг илүү тэрний цаана гарах давах илүү хүчтэй болж байгаа зүйл бол хөгжим бидэрт тэгж нөлөөлж байгаа учраас энэ цомог бас гарч байгаа. Одоо энэ жил баг бид нар 2004 онд 8 дугаар ангид 9 дугаар ангид байхдаа яг хамтлаг байгуулжсэн бол одоо баг 10 жил болж байна. Энэ жил манай хамтлаг 10 жил. Дөрвөлээ тавуулаа нэг хамт давхах уу? Харин тэр дууг би бол дуртай дуу байхгүй. Тэрнээс хуваараа ингээ гуйж ин. Донхойсон байжээ тийм ээ? Донхойсон байжээ тий. Шартсан би носоос цохомсны нүхээр цохох хуруутай би нэмдэлээ Өрчүн юу босныг би мэдэхгүй Улаахан дашинцтай байсныг санаж байна өөр юу ч санахгүй Зотын толгойд наран мандаад борход доод минь хоолоо нэхлээ Босхоо яах уу гэсэн бодлоо намайг эзэндээ Өчн юу босныг би мэдэхгүй Улаахан дашинцтай байсныг санаж байна өөр юу ч санахгүй бодоход донхойсон байжээ Донхойсон байжээ Донхойсон байжээ
гаргалгал гэж хэлэх байх л та. Тэгэхээр донхойсон байсан. Тэрийгэ дуулж байна. Энд өөр юу хэрэгтэй юм бэ? Надтай юм тохиолдог үл. Энд бол төсөөлөл болоод бас сэтгэмжил явж байгаа болохоос яг би одоо юмтай тохиолдол яваад идэг хүмүүс биш. Жохойг сонирхоод байна л да. Жохойн дунд дуртай байдаг шалтгаан ер нь юу вэ? Ягаад заавал жоохон донхойд юм энэ дуу сонсоод зүгээр л гоё дуу. Яг үнэ жахаас их гоё хэлсэн шүү дээ. Зүгээр л гоё дуу гэд. Тэрэн шиг надад амьдрал дээр тайлбар хэрэггүйгээр зүгээр л сайхан, зүгээр л гоё байж болно шүү дээ. Тэгэл байх уу? Тий, ингээ баярлалаа даваа. баярлаа. Амжилт хүсье. За маш их баярлалаа миний урилгыг хүлээж авсанд. Уран бүтээлд амжилт хүсье. За. Гоо зэрэгс баярлаа. Баярлаа. За. За, уртлын шатар байна. За. За, баярлалаа. Тэр сая даваа хэллээ шүү дээ одоо яг надад тохиолдсон байх албагүй. Энэ бол одоо уран бүтээл гэдэг. Энэ бол одоо яг үний юм шиг санагдаж байгаа байхгүй тий. Шинэ үлзий төгсгээд зохиолчуд ярьсан байсан. Одоо би ингээ маш олон зохиолууд бичдэг. Гэхдээ хүмүүс энийг нийт талаар юу гэж боддог талаар би хизээч анхаарч байгаагүй. Одоо энэ дээр ямар нэгэн тэгээ тандал хийж байгаагүй тий. Нэг удаа ингээд би тийшээ өнгийсэн чинь тэр ертөнцөөр өнгийсэн чинь яг миний бичдгээр миний хувь үнийг төсөөлдөг юм байлээ. Энэ надад бүр айгүй инээдтэй санагдсан гэж байхгүй. Тэр бол ингээд би ингээд төсөөлөл те маш олон дүр гаргаж ирдэг. Хүмүүс болохоор ерөөсөө энэ үлзий төгсөйдөх хүүхэнд тийм юм тохиолдол гэж ерөөсөө тэгэж ойлгодог гэдэг. Тэгэхээр энэ дэр бол яг санал нэгтэй байна даваатай. Даваагийн ертөнцөөр аялах сонирхолтой байсан. Тэгээд би их асуулт асуухаас болгоомжлоод яг тэгэхээр надад яг нэг юм дүү байдаг юм л да. Их хөөрхөн хүү байжгаад яваандаа ингээ өөрчлөгдөөд үс гизгэн нургаад өөрийнхөө илэрхийлэхээ байгаад их дотгошоо. Тэгээд тэр юу хийдгүү гэхээр ердөө уншдаг, бичдэг, юу юм бүү мэд заримдаа орчуулдаг. Тэгээд их сургуулаа төгслөө, сайхан ажлын байранд очлоо. Гү чи ядаж наад үс гизгээ янзлаа чи костюм өмсөө ингээ. Үгүй. Би өөр хороо л байна. Тэр нь бусдад хамаагүй гээл. Одоо ингээд л явж байгаа нэг юм дүү байдгийн. Сүлдээ ингээд хоёрын энэ харьцаа их багассан л та. Тэгээд яг л тэр хүнийг өөрийнхөө нь л ойлгох хэрэгтэй юм шиг байлээ. Би тэгж л бодсон. Би хоцрогдсон багтаа магадгүй. Ингээд л орж ирэл учиргүй рокдуу дуулна гэж бодсон чинь их гоё тийм нүүдэлчин язгуур өв уламжлалын тухай ярьж байгаа нь тэр сайхан байсан. Гэтэ нэг зүйлийг анзаарч байгаа нь механик гэдэг хамтлаг оюун санааны үед их өөрчлөгдөж шат ахиж магадгүй өөр төвшөнд гарсан юм байна гэдгийг анзаарлаа. Тэр этник дуу чихэнд бол ингээ хоногшиж үлдлээ. Илүү олон сэдвэр асуумаар байсан ч гэсэндээ бидний дараагийн зочдоос хүлээж байгаа учраас өссөн ч өсөөгүй ч ингээд яриагаа хязгаарласан. Эх орны ирээдүйн улсын залуучууд ямар нэгэн байдлаар нэгдэж юм хийж ийн гэдэг бол сайхан тий. Яагаад гэвэл тэр болгоны цаана ирээдүй байгаа учраас бусаддаа үлгэр дуурайл болж байгаа учраас гайхалтай санагдлаа. Тэгээд даваагийн хамт олонд бүгд амжилт хүсье. Сүүлчийн тэмээний ачаа хүнд гэдэг. Гэхдээ би хошигноод миний зочин бол ачаатай тэмээгээд хэлчмээр санагдчихэ л да. Нуулгүй хэлэхэд насан залуухан. Гэхдээ яг ингээд өөрч байгаа. Тэгээд энэ амьдрч байгааг нь харах юм бол бас нэлээх ачаалтай. Гэхдээ энэ амьдрал нь өөртөө тэгж ачаал болоод ингээд ялархаж биш. Аз жаргалтай амьдрч байгаа нэг юм залуухан бисгөгөрсөн. Найрамдалмаг тайзнаа өгтөө авъя. За. Найрамдалмаа сая хэлцүүлгиймаа сонсоод хүүшээ гэж бодов юу бодов? Сайн байна уу? За, энэ эмэгтэйг яагаад ирсэн бэ гэдгийг харахын тулд бүгдээ эхлээд сурвалжлага үзүүл юм руу. За тэгээ. За. Хүүхдээж тэгсэн хэрний залуухан. Тэгээд их олон зүйлийг амжуулахаар амьдрч яваа. Найрамдалмаа гэж бүсгүйг зарж гэрт нэрсэн байна. Одоо бүгдээрээ найрамдалмаа хаана юу хийж гинэ очиж уулзцгаая. Урилга бас гардуулъя. Шаа найрамдалмаа гэрээр нь хүүхдийн өрөөгөр сонирхлоо. Тэгээ бисээ үзэгчтэй хэлэл зогсчихлээ. Давхар орнуудыг хараад цэцэрлэг ясл гэж ütгий эндүрээрээ. Миний зочны гэр юм аа гэж. Тэгэхээр мэдээж тэр давхар дөрвөөр одоо энэ бас нэрэн орыг үзэгчд та бүхэн харж байгаа хаа. Тэгээ найрамдалмаагаа юм олон сайхан хүүхдийн ээж болцсонд нь баяр хүргээд бас их олзуурхаад өчнөө олон бидэнтэй л адилхан эмэгтэйчүүдтэй бас энэ амьдралаа хуваалцмаар санагдаад зориод ирлээ. Ингээд урилгыг мань хүлээж авна уу? Дөрөв урилга нэвтрүүлэгтээ урьж байна. Зориод ирсэнд баярлалаа. Баг зэргийн гайхсан. Уцаар ярихад чинь би ч одоо гэртээ үр хүүхдээ өсгөл сууж байгаа энгийн л нэг ээж. Тийм болохоор утасны дуудлага аваад жоохон гайхсан. Тэгээд ирсэнд баярлалаа. Тэгэхээр бидний ирэхээс өмнөхийн энд бас манай дөрөв урилгын зочин болж байсан Мелани ирчээ явсан баг тийм ээ. Тэр тухай сонирхуулаач. Меланитай саяхан
нэг 14 хоногийн өмнө бижилж танилцсан. Нэг найзаараа дамжуулаад тэгээд 5 охинтой дан охтод өсөж байгаа ээж учраас танилцахыг хүссэн. Тэгээд бас нөгөө 2 хүүхэд 2 ээж 10 хүүхэд гэж шоу зохион байгуулж байгаа. Тэрэндээ охтуудыг өсгөх талаар ер нь охтуудыг хүмүүжүүлэх талаар одоо юу гэх юм тийм сэдвээр нэвтрүүлэг хийх гэж байгаамаа. Тэгээд зочноор оролцооч гэж санал тавьсан байгаа. Тэгээд тэр нэвтрүүлэгт орохоор болоод байгаа. Ер нь бол энэ 7 хоног ер нь нэлээд адлын явдалтай 7 хоног болж байна. Гэр бүлтэй нэг сайхан дурсамж үлднэ гэдэгт би л эргэлзэхгүй байна. Энд жишээлбэл одоо шинэхэн үнэн одоо байж байгаа. Гэхдээ хэдийнэ одоо 6 сар хүрсэн. Тий, одоо 6 сар хүрхээ. Тий, хамгийн бага нь. Тэгэхээр найрамдал сая ойлгосон байх л та 5 охины ээж. Тэр өднөөс нь студид ирсэн юм аа. Ингээд Монголын өрс маш олон болох болтугай гэдэг юм уу. Монголын хүн ам өсөж өрчих юм бол дагаад хөгжил сайхан болно, хөгжингүү болно гэсэн итгэл найдвар бидэнд байдаг учраас ч тэрөө би бэлгшээж бас урьсан. Тэгээ хүүхэд өсгөх гэдэг амаргүй. Ялангуяа 5-5 хүүхэд. Тийм биз? Хэдэн насны зөрүүтэй вэ? 5 нь бага нь бол 6 сартай. 5 нь 10 настай. 2 ихэр маань 8 настай. Тэгээд хамгийн бага нь биш ээ. Багын дээдх нь одоо 3 хүрнэ. Нөгөөх нь хамгийн бага нь 6 сартай. Бүгдээрээ охтууд. Тэгээд одоо ярианы маань их гоё сэдв болж байгаа. 5 10 наснаас 6 сар хүртэл тэр 5 гүнжиг яг одоо энэ тайсны хомирт ирээд бөөнөрөө шагналдаад ярилцвал илүү гоё санагдчихэв. За ингээд бүгдээрээ ирсэн байгаа. Тэгээд тэр 5 гүнжиг өгтөө авцгаая. 3 ихэр юм биш үү? За тэр санал дээр цанаас. За наашир энд ийшээ зармаас очих. Нэг нь энд суучихдаг уу? За нэг нь энд юм агаан хажуудаа гэж. Хөп бэлээ. Тайсан жалаа. Хөөе. Яа, синэж байна. Сайн байна уу та? Сайн явж ирв үү? За тэгэхээр нэгээд бүрж байна. Үзэгчд харж байгаа байх л та тийм ээ. Том нь хэн блэ? Оюутан хэд настай вэ? 10. Аль сургуульд явдаг? 84. За харин 7 настай Цэлмэг. Аль сургуульд явдаг вэ? 84 дугаар сургуулийн 1-р анги. За оюут Цэлмэг. Цэлмүү. Цэцэн 3 настай. За бага нь болохоор энэ ангаатлынээс ундрах хэдэн настай? 6 сартай. Тэгэхээр ингээд 10, 7, 3, 6 сартай. Тэгээд энэ хоёр маань ихэр байгааг анзаарч байгаа хэл та. Нуулгүй хэлэхэд би нэг охинтой, манай зулаас хүүхдүүдтэй. Тэгэхээр хүүхэд өсгөн гэдэг амаргүй гэдгийг ээж нар болгон л ярьдаг л да. Хүмүүс ингээд би зүрхшээгээл байдаг. Гэхдээ яг ингээд өөрөнд нөгөө шавартаас шарын эзэг гэдэг шиг ер нь бол хүүхэд чинь төрсэн цагаас эхлээд ээжигээ сургаад эхэлдэг штэ. Хүүхэдтэй яаж харьцахаа мэдэхгүй, хүүхдийг яаж арчлахаа мэдэхгүй байж байгаа. Охидтой зориулаад хоолны хэрэгслүүдэд олон тоогоор бэлдсэн эдэргээд хошигнжсэн тэр үнэн үү? Үнэн л дээ. Манайд ер нь одоо илдвэр гэхэд л 4-5 ширхэг байна. Тэгээд одоо нөгөө юм зүсээд чаддаг бодоод ирэхээр гартан таарсан жижиг хутга гэл ингээд жижигэн ер нь хүүхдүүдэд айл болох өөрийнхөө ажилд оролцуулаад хөдөлмөрч ямар ч байсан хаач явсаа өөрийгөө аваа явуулчихар хэмжээний ажилтай хүн болох гэсэн гэж хүсдэг. Ундрахыг хүү байгаасаа гэж их хүссэн нь наримтлаа. Яг үүндээ бол би манайх ер нь хүүхдийн хүүсийг нэг төлөвлөж ярьж тэгэж хүлээж ярьж байгаагүй. Тийм үү? Тий. Ямар ч байсан ирснээр тосоод аавна гээл нөхөр ихтэй. Тийм болохоор тийм байгаасаа ийм байгаасаа гэж ер нь хүлээж байгаагүй. Хүмүүс харин бит хоёроос илүү санаад заваад одоо ямар гарах гэж юм гэдэг аюу. Тийм үү? Жирэмсэн болсон гэхээр одоо ямар гарах вэ? Хүү юу охин нөө гэдэг их асуудаг. Төрөлх үү? Гарч магадгүй. Гэтээ сая бол хүйс нэг сонирм бишгэл ярьж штэ. Гэтээ энэ охтуудын арга авийг бол олоход ямар байдгийг мэдчихлээ штэ. Одоо том нь 10-тай гэдэг чинь хүү гараад ирвэл яах вэ? Хүү гаруудаас жоохон гизүүтгэл баг. Айли бэндрийг харж байгаа чинь бэндэр чи илүү хөдөлгөөнтэй нэлээ юу гэдэг чинь. Охтууд ч бол харьцангуй гайгүй тайван штэ. Жоохондоо л тэгэл куклтэй байвал куклтэйгээ тэрэл цүнхээ цүнхээ өрөөл тэгэл тэрүү хүндэндээ тоглож идэв. Хүүгүүд бол нэлээ асуудалтай юм шиг л. Ирээр дөрөв барби байгаа хта. Хараад куклтэй цүнхнүүд. Гүнчнэрийг ярианд татаж оролцуулнаа. Оюутгчинд тоглох цав гардггүй юм дөрөндөөтэй? Ер нь гардаг. Аха. Яг үнэн үү? Үнэн. Оройн өглөө нь хичээлээсээ ирээд даалгавраа хичээд бүгдээрээ хөгжмөө тавтаад ээжэд тусалчаад оройн бүгдээрээ хамтдаа сэцэн мэдсэнтэй
бүгдээрээ хамтдаа сууж байгаа тоглодог. Олуулаа ер нь уйдахгүй надад гоё. Айл гэр бол тоглохоор хэн аав болох уу? Аавгүй айлах уу? Аав болох уу? Хэнийг аав болдог уу? Болдгоо. Болдгоо юу? Найрч эмэгтэй хүүхдэн чинь аав болж байгаа тийм. Найзууд болж их тоглож шүү. Энэ дүүнээс хинтээ илүү хайртай. Даа тийг мэдгүй. Гэтэ оюут хоол идэг гэсэн ямар хоол идэг юм? Одоо голцоо ер нь цэвэн будаатай ураг. Цэвэн будаатай ураг хийх чигээс хэцүү шүү дээ. Чи шууд хийж чаддаг юм уу? Чадна. Хөөх тийм үү? Одоо 10 настай хүүхдөө. Гурлаа зураад гурлаа хэлдэг бүр яг тийш юу те? Яаж сургасан? Баг зэрэг нөгөө цог хийгээд захаар чинь тэгээд яач. Тэгээ эхэндээ нилээ удаа цог хийж байгаа сүүл рүүгээ ингээ за миний хөө хийгээд тавьчихаа. Цөөх хүүхдээ айлын 10 настай хүүхд бол ихэд ирэх байгаа да. Тийм ээ баг балчир гээд тэгэхэд айлын хүүхд будаатай урах хийгээд цавьээсэн гэхээр мундаг бай. Тий. Тэгээд энэ оюутыг заримдаа өрөвдөх үү? Төрийн дөрөндөөтэй болсон эрхлэх хугацаанд багч гэдэг юм уу? Тэгээд анхаарал халамжтай багтай тэр. Ээж нь бол охиндоо ээжтэй хамгийн төрүүлж ирсэн. Миний хамгийн гол туслах шүү гэж зоригжуулдаг. Олон хөвцтэйгээд хүмүүс төөртлээ хэцүү гэдэг. Минийхээр бол гол нь бас хань сайн ойлголцдог. Би нэгэ ярилцаж ойлголцож чаддаг болохоор нэг одоо чи тэгчлээ би ингэчлээ гэсэн асуудал нэг гараад идэггүй. Тэгээд гэр бүл тайван байна гэдэг чинь бүх юм цаашаа сайхан явна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм болохоор ээж аав хоорондоо эвтэй найртай айтайхан амьдрал сайхан байх юм бол нэг түүртэй байх юм байхгүй. Энэ жахаа бүр энд тоглоо захаа байлаа. Жахаа чи жишээ нь ингээд ийм 5 охинтой олчвол одоо яста нийгмийн ажил тэр гадуур явж чадах уу? Лантууд охин энэ гээд. Надад бүр төсөөлөгдөхгүй. Тэгвэл бит хоёр энд чи айгу чимээгүй ярилцдаг тэгээд чинь би инээлгээ сурчлаа. Инээлгээ сурчлаа. Инээж байгаас. Эхлээд энэ гурыгаа жоохон ялхахад нөгөө яг гурван өмнөөс ганцаараа гүйж байгаа учраас жоохон твддэг байсан. Бухимд хуй гардаг байсан. Одоо бол тийм байхгүй. Тасалгааттай болсон. Тий. Нэгдүгээрт өөрөө ч ингээд нөгөө ивэ алдсан ч гэх юм уу тий. Хоёрдугаарт октод маань зөндөө тусалдаг болсон. Одоо бол хоёр нялхтаа гурван туслахтаа болохоор би галзахгүй. Өдөр болгон л адал явдал байдаг баха. Тий? Ер нь бол хөөхттэй айл 50 байна гэж байхгүй шүү дээ. Өдөр болгон л янз бүрээ нэг одоо цөөхүлээ айл бол нам жим чимээгүй тэгэл өөрснөө хэмиг хийгээл өрөөндөө орчин тий. Манайх бол ер нь нэг чимээг байхгүй шүү дээ. Ингээд Наримтмаа яг өөрөө ямар мэрэгчлээ хаана ажиллаж байлаа тий одоо гэрт суугаад хэр удаж байна уу? Би Мойс эдийн засгийн сургууль төгссөн. Тэгээд юунд төгссөнийхөө дараа 3 хүүхдээ гаргасан. Тэгээд дунд нь төрийн байгууллагт ажиллаж агаад чөлөө аваад тэгээд дахиад чөлөө маань сонгогдсон. Би урилга өгөх гээд очиход жишээлбэл тэр биднийг дайлсан тэр бов тэр торт бялуу өдрийг бол жишээ нь өөрөө хийсэн. Юу 5 хүүхдийн хажуугаар торт байл санагдсан л да тий. Их олон ажлыг зэрэг амжуул сурсан байна тийм ээ. Сонирхож байгаа юм ч гэдэг юм уу шинээр олж авч байгаа хобби маань ерөнхийдөө хүүхдүүдтэй маань холбоотой болчиход байгаа. Жишээ нь ингээд хүүхдүүдтэй яавал айтайхан юм мэдүүлэх үү те яавал эрүүл хүнс идүүлэх үү хүүхдүүдээ яавал гоёх уу гэдэг одоо эмэгтэй хүүхдүүд чинь 10 сар гоёлж эмэгтэй дуртай те тэр утгаараа өөрөө яавал юм ойд сурах уу яавал ингээд хүүхдтэй гоёлж юм хийж өгөх үү гэдэг ерөнхийдөө хүүхдтэй холбоотой хоббитэй болоод байгаа. Ийм хувцас 3 ширхэг авъя гэж дэлгүүрт ороход хүн гайхдаг уу? Яг юм адилхан. Одоо магадгүй явандаа 4 болох тийм ээ. Тэгэн шүү дээ. Нэг юм асуугаад нэг юм асуучаа. За би наадахнаас чи ингээд энээс нь 2 ижлэхийг энээс нь дахиад нэгийг авъя гэхээр хүмүүс хитэн хүн байгаа ингээд. Гэлцээ. Оо надад зөндөө одоо хүн байна гэл тэгэхээр хотлоо яриад бай. Хүмүүс ер нь итгэдэггүй. Отонгоо зүгээд ирэхгүй байсан юм би. Харин хамгийн үнцэнтэй хамгийн шудраг одон гэдэг байгаа шүү дээ. Одонгууд ингэж ээж шүү дээ. Тийм, балзал. Цэцэн бол одонгийн охин байна тийм ээ. Одонгийн охин. Чи одоо араасаа дүүд агуулвал тэгээд нэгдүгээр одонгийн. Тийм. Том гэцтэй очиж одонгоо авч ирсэн. Ихчийнхээ хувцыг 2 дүү нөвсөөл 2 дамжаал явж байдаг. Тэгээд хоёр анигийнх нь хувцс нөгөө ижлэхэн байхгүй болохоор энэ хоёрт нэлийн асуудал үүсдэг. Хүмүүс нэг юм ойлголт байдаг шүү дээ. Айлын эрэгтэй хүүхэд ээжтэй сайн байдаг. Эмэгтэй хүүхэд аавдаа сайн байдаг ч яриаддаг тийм үү? Энэ тал дээр таймар болтой байдаг уу? Ер нь тийм тал ажиглагддаг. Ер нь октод ч аавыгаа айгүй хүмүүрдэг шүү дээ. Би жоохон ганцаардах гэдэг нөө. Гайгүй ганцаардахгүй. Аавыгаа их хүмүүрн аавдаа тэгэл
авдаа их үйлчилдэж шүү дээ. Аав нь тэрийг тэгчгийг ичгээл тал талаас нь би тэгээ за жаргач юм байна даа. Аавынхаа төрсөн өдрөөр гуруулаа нийлээд концерт хийх юм уу эсвэл бэлэг бэлдэж өгдөг. Тийм үү. Концерт айгу урлагийн авьяастай охтууд байх шиг байна тий. Одоо жишээлбэл манай урлагийн тайзан дээр төгөлдөр хуур бэлдсэн байгаа л да. Учир нь гэхээр манай оюут ердөө хэдхэн хоногийн өмнө болсон улсын сонирхогчдын төгөлдөр хуурын авраг гэж болдог тийм ээ. Уралдаан гэж. Сонирхогчдын тий. Тэгээд тэрэнд 2 дугаар байр эзэлсэн буюу мөнгөн медаль авсан. Тэгээд оюут ээжигээ энэ дөрөв урилгад уригдсанд нь баяр хүргээд өөрийнхөө тэр 2 дугаар байрыг шагнал авчирсан бүтээлээ тоглож сонирхолтой гэсэн тийм ээ. За ингээд оюутыг тэр тайзан дээр урьж байна. Ямар мундаг юм бэ? Тэгээд оюутны хувьд бас улсын уралдаанд ингээд 2 дугаар байр эзэлж гин гэдэг чинь би магадгүй айлын том хүүхд тэгэхээр дүүнартаа төртдөг одоо өөр юмар хичээлийг сурах боломжгүй гэж ойлгоод идэг. Тэгэхээр наримтлмаа мундаг биш үү охиныхоо бас тэр сонирхлын тийм ээ. Тэр бүхнийг гээгдүүлэхгүйгээр энэ олон хүүхдийг өсгөж гин гэдэг айгаа чадвар шаардна. Хоёр ихний хувьд бас төгөлдөр уур тоглож байгаа гэсэн тийм ээ. Тий. Уруулангийн л ер нь адилхан юм сургаад адилхан хөгжүүлээд адилхан өөртөө ихтэй мундаг хүмүүс болоосай л гэж үзсэн. Дөрөвт нөхөр яах вэ? Бас сурах уу? Сурах сонирхолтой сурна тий. Ер нь тэгээд нөө хүмүүс чинь жоохон зайтай төрөө одоо том нь ингээд багаага харчин марчин гэдэг тий. Тэгэхгүй миний бодол бол ингээд бүгдээрээ адилхан зэрэг өсөөд ер нь ингээд эргээд хараад байхад хүүхэд насны баяр ёслол юу байдгүй гэхээр ингээд бужигнаал нууцаа яриад хэрэлдэх үедээ хэрэлдээл тоолох үедээ тоглоод тэр чинь л ер нь хүүхэд үеэ хамгийн гоё дурсан. Илүү гоё дотн нь бол тий. Илүү гоё дотн нь олж хол байхаар бас тийм ах ихч гэсэн цензур байгаад байдаг. Тийм болохоор бүгдээрээ зэрэг өсөөд зэрэг хөгжөөд зэрэгэл сайхан яваасаа гэж хүсдэг тий. Танаа нөхөр бол хүүхэд сайн асрах уу? Аав нь ийм жоохон үед нь нэг сайн оролцож чаддаг юм аа. Ивэн олохгүй мөө мэдэх гээд байна маа гэж хэлчихэж өгчтэй. Тий, тэгээд том болоод ирэхээр нь бол октоотойгоо сайн тоглоно. Гэр бүлийн хүний хувьд найз нөхдөд их одоо сайрхдаг бах та. Сайрхаж бардуулж барахч ярьдаг бах та. Найз нөхдөд нь хэлдэг үү? Тий, дандаа хүүхнүүдийн дунд байдаг, дандаа халамжлуулдаг гэж. Ер нь найзууд нэлээ атархдаг бах. Одоо ингээл зэрэг болцоонд явал эхлүүлээ. Жохон том болсон. Тэгээ штэ. Тэр үед л одоо асуудал үүсэх байх. Тий, тэр үед асуудал үүсэх байх. Одоохондоо бүгдээрээ божигнаа сайхан л байна. 3 ижлэхэн платтай дайшинцтэй 3 охин маань ээжтэй зориулаад болоод 4 урилга үзэгчтэй зориулаад бүжиг бүжиглэн гэсэн. Тэгэхээр оюут ямар бүжиг бүжиглэхээр бэлдсэн тагвар? Монгол ардын гүйлөө. За ингээд 3 охиныхоо бүжгийг хамтдаа сонирхъя.
ийм их гайхалтай гэр бүлтэй танилцаад тэгээ түүнийгээ үзэгч олонтойгоо хуваалцах гээд наримтламаага ийм цэцгийн таван дэлбэ шиг юм хонгорхон огттой студидтэй урьсан юм аа. Унтцсан байна. Тэгээд ямар ч би бүүл унтчихсан. Энэ гэр бүлд баярлалаа наримтламаа. Тэгээд хажуугаас тэр Sweet Kitchen ч юм уу эсвэл хүүхдүүдээс зав гаргаж юу амжуулдаг тухайд нь их яриа өрнөсөнгүүл хамгийн гол зорилго маань энэ олон хүүхдүүдээр дамжуулж наримтламаа гэж ээжийг урьсанд байгаа маа. Ингээд угаасаа багаанчаас мөмө идэх гээд тэр тэмдрээд эхэлчих шиг боллоо шүү дээ. За тэгээ урилга маань хүлээж авсанд баярлалаа. Их баярлалаа. Танай гэр бүл түүний амьдрал хамгийн сайхан үсэ. Гэрэл гээтэй хүн гэж байгаа бол бай. Яг үннийг хэлэхэд би бол 3 хүүхэдтэй. Тэгэхдээ ээж гэдэг хариуцлага сэтэрхий холдсон юм шиг. Ари түрүү атарах гэж байна гэж хэлсэн. Яг л түүнтэй адилхан орчин цагт ээжүүд хэтэрхий ажил гээд үр хүүхдэд тавих анхаарал нь сулдсан. Би одоо жишээ нь цэцэрлэг, өдөр үнжүүлэх, за тэгээ сургуульд найдаж ажил төрлөө гэж явж байна. Тэгэхээр наримтламагийн хувьд бүх хүүхдүүдтэй нэг бүрчлэн цаг гаргаж ярьдаг гэж байна. Яг үндэ атарах сэтгэл төрсөн өөрөөсөө жоохон ичих шиг тийм ээ жахаа бол тэнд хүүхд гэдэг ертөнцөөл их сонирхолтой байх шиг байна. Дөнгөө энд бас нэг бодол хийлээд бас гэж аав хүн тийм ээ. Гэхдээ миний бодлоор яг зулаатай адилхан л да. Хүний амьдралын хамгийн чухал цаг хугацаа нь яг хэдийн үе юм бэ гэдгийг эргээд ингээ харахад хүүхэд насны дурсамжууд хөглөдөг юм байна. Ялангуяа амьд харилцаа гэдэг чинь тийм бодтой ойр байсан аав ээжтэйгээ сэтгэлээ уудалж ярьж исэн. Тэр бүх цаг хугацаа хамгийн үнцэнтэй байдаг юм байна гэдгийг одоо би нас бий төрсөн байна ойлгож байгаа хэрнээ. Хамгийн чухал цаг хугацааг ингээд өнгөрүүлж байгаадаа бас л өөрийгөө зэмлжил суудаг юм. Миний бодлоор түрүүн зулаа одоо ингэ тухай ярьсан те. Тэгэхэд найрамд хариулж ирсэн. Үнэхээр хамгийн том одон бол эднэр байна гэж. Манай телевизийн зохион байгуулагчдын захиалын уралдаан. Энэ жилийн хувьд ээжтэй өвчих захиалаар явсан. Түрүү жил үрдээ өвчих захиалаар явж ирсэн. Тэгэхэд нэг захиа уншиж ирсэн л та. Энэ амьдралд 7 хүүхэдтэй хүн бичсэн захиа. Надад өгсөн хамгийн том шагнал бол хүүхдүүд минь байсан. Миний хүзүүнээс ингээд дүүжилсэн 7 одог надад бурхан зайсан гэж хэлж тэрнтэй адилхан сайхан байна те өнөөдөр бурханы зайсан бэлэг би хинч ирсэн манай гэр хүлээж авна гэж хэлээ сууж байгаа ийм сайхан залуу гэж хараад тэр төмөр хотон бол бэлэг тэмдэг эд бол жинхэнэ бодит. За тэгэхээр нэвтрүүлгийн өндөрлөх болсон байна. Өнөөдрийн дөрвөн зочид бол дөрөв биш их олон өнөр өтгөн дугаар болж өнгөрлөө шүү дээ. Ер нь бол сайхан байлаа. Монголын маань ард түмэн тэгээд Монголын олон сайхан гэр бүлүүд яг л манай нэвтрүүлэгт орсон зочид шиг халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байг. За тэгээ мэдээж 7 хоногийн дараа эргээд уулзахад шин сонин сайхантайгаар бас л нэг шин сониг дуулгаж бид уулзах болно. Зочид маань тэр цагт шинэхэн байх болно, бас сонирхон байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. Баяр таа.